Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор 5 дугаар сарынхаа уншлагаар уулзах чинь. Уг нь бол ингээд айгу хурдан аль болох ядаж 5 дугаар сараас өмнө тухайн сараас өмнө энэ бичлэгүүдэд оруулцдаг ч гэсэндээ ер нь ханиад маань ерөөсөө зүгээр болохгүй байгаа. Тийм болохоор нэлээд жоох удаж орж ийн. За эндээ хүлцэл өчий. Тэгээ комент хэсэгт яг ингээд ханиадны маань талаар нэг яриасаа гэж хүсэхгүй байна. Энтэхгүй байх юм бол айгүй их баярлалаа шүү. За тэгээд өнөөдөр болохоор шинэ Oracle картуудаараа бүлэг сонголт хийж байгаа. Тэгээд эхний бүлгээс харъя. Эхний бүлэг болохоор энэ Infinity X Infinity гэсэн хязгааргүй гүрчгэн хязгааргүй гэсэн ийм гоё чирнэлийн ягаан үзмийн ягаан өнгийн карт байна. Ер нь чирнэлийн ягаан өнгө болвол айгүй тийм энержитэй холбоотой өнгө байдаг. Бас айгүй тийм royal буюу одоо юу гэмээр дээдсийн өнгө гэж явдгаа. Тэгээ amethyst ч гэсэндээ бас яг чирнэлийн ягаан байдаг нь aura-г айгүй одоо илэрхийлдэг юм шиг надад санагддаг. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс нэгдүгээр бүлэг болж байгаа гэсэн үг. За хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс энэ хөөрхөн ягаан өнгөтэй карт. Тэгээд доор нь бичсэн байгаа юм нь болохоор please leave voicemail гэсэн байна. Тэгэхээр voice message үлдээгээрэй гэсэн үг. Тэгээ чи юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь 5 дугаар сард та бүхэн жоохон тайван байхыг хүсэх ч юм уу тий. Өөрийнхөө ертөнцид байхыг хүсэж байгаа хүмүүс энэ бүлгийг сонгож магадгүй. Гэхдээ картан дээр байгаа бичвэрээр биш яг аль картанд айгуу татагдчихин тэрийгээ сонгорой. Тэр нь танд үнэхээр таарна гэсэн үг шүү. Яагаад вэ гэхээр би одоо ийм сарын уншлагууд дээр бол energy check хийхгүй маш олон зүйл ярих учраас бүгдээр ингэ аль болох хурдан яриад явахыг хичээнэ. За 3 дугаар карт болохоор энэ I've got a superpowers. За надад бол маш олон супер хүчүүд байгаа гэдэг утгатай карт байна. Ногоон шар өнгө голлсон. Ногоон өнгө болохоор ер нь надад жоохон тийм William Daisy ч өнгө юм шиг санагддаг байхгүй амар олон хүүхэлтэй кинонууд дээр ногоон өнгөөр бол жоохон тийм амар хүчтэй гэхдээ хурц одоо тийм дөрүүдих ч юм уу тийм энергийг дүрсэлдэг штэ. Тэгэхээр надад маш олон хүч чадлууд бий гэсэн яг энэ картыг сонгож байгаа хүмүүс маань 3 дугаар бүлэг болно. За энэ сарын нэмэлттээр болохоор би илүү сонирхолтой, илүү өөр ашигтай байх талаас нь арай өөр төрлийн нэмэлтийг оруулж байгаа. Тэгэхээр нэмэлт зүгээр авах хүсэлтэй хүмүүс байх юм бол бид нар нэмэлтээр юуг харах вэ гэхээр тэгэхээр уншлага бол яг ерөнхийдөө ажил карьер хайр дурлал хувь хүн талаас нь ямар авах вэ гэдгийг харчна. За тийм нэмэлттээр болохоор 5 дугаар сард та бүхэн юунаас маш их болгоомжлох хэрэгтэй байна вэ? Болцшгүй одоо эрсдлүүд юу байна? Тэрнээс яаж сэргийлэх үү гэдгийг харна. За тэгээд 5 дугаар сард та яавал их зүйл хийж бүтээх үү, яавал өөртөө эерэг өөрчлөлт авчрах уу гэдгийг харна. За тэгээ хувь хүн талаасаа бас яавал илүү аз жаргалтай байх вэ гэдэг одоо тийм зөвлөгөөг харах болно. За ингээ уншлага руугаа орцгоё. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлээ. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Infinity X Infinity гэдэг энэ чирнэлийн ягаан өнгөтэй картыг сонгосон байх учиртай. Багтаамж бага байгаа учраас би энэ болон руу тавьчих. Тэгээд уншлага болохоор яг өмнөх загвараараа явж байгаа. Би жоохон цаг хэмнэх үүднээс өөртөө арай жоохон хялбар байх үүднээс картуудаа түрүүн холиод унгаагаад бүгдэрнийг байрлуулсан. За энэ хэсэгт болохоор энэ ихний хэсэгт болохоор ажил карьер 5 дугаар сард ямар байх вэ? Дундлагын хэсэгт болохоор хайр дурлалын харилцаа ганц бий болох хөстэй хүмүүст 5 дугаар сард ямар байх вэ? За хамгийн сүүлийн нарийнхан хэсэгт болохоор хувь хүний хөгжил талаасаа 5 дугаар сар ямар байх вэ гэдгийг харж байгаа. За тэгээд тусдаа нэг карт бас мэдээж хэрэг сугалдаг. Энэ дээр болохоор маш сонирхолтой. Хязгааргүй, гүрчгэн хязгааргүй гэдэг картны дэргэд энэ дөрвийн зоос гарч ирсэн. За дөрвийн зоос болохоор яг л үхрийн ордны карт байдаг. Тэр тусмаа бүр сарны орд нь үхэр байдаг ийм энергитэй карт. Тэгэхээр 5 дугаар сар бол ер нь дунд хүртлээ. За 5 дугаар сарын 21 хүртэл баг үхрийн орд одоо илүү давмгаалж байгаа. 5 сарын 21-ээс эхлээд ихрийн орд руу бид нар шилжнэ. Тэгээд нэгдүгээр бүлгийг харж байгаа хүмүүст ерөнхийдөө 5 дугаар сар ямар хөө байх уу гэд тэгэхээр нэлээд жоохон гүрийх шаардлагатай сар болж байгаа харагдаж байна. Ер нь хичнээн хэцүү байсан ч гэсэндээ
одоо жоохон тисэх хэрэгтэй. Төвчээр айгүй их шаардсан сар болно гэж хүзүр дээр гарч ирж байна. Гэтэ юуны төлөө яг яах гэж ингэж амар тисэж төвчээд байна вэ гэхээр цаашдын ирээдүйн хязгааргүй боломжуудын төлөө гэж байгаа юм шиг бол надад харагдаж байна. За тийм мөнгө санхүү дээр ер нь бол нэлээд аривч хямгач байхыг бас зөвлөж байна. Хэрэгтэй хэрэггүй зарлагууд бол бити гаргаарай гэж хүзэр бол бас яг буулгаж ирж байна. За тэгээд чухал зүйлсээ бас алдахгүй тулд чухал зүйлсээ умартахгүй тулд хичээх шаардлагатай ийм сар болж байгаа харагдаж шүү. Ингээд цаашдын ирээдүй одоо амьдралын ямар ч хүчин зүйлсүүд дээр байж иж болно. Танд нэг жоохон тодорхойгүй, яах гээд байгааг мэддэхгүй юм шиг юм айгу тийм бүрэнхий бараан санагдаж магадгүй байна л да. Тэгсэн ч гэсэндээ яг одоо байгаад байгаа зүйлсээ хайрлж, одоо байгаад байгаа зүйлсээ барьж, тогтоож үлдэхийг хичээх хэрэгтэй гэж болвол бууж ирж байна. За яагаад ийм ерөнхий карт гарч ирж байгаа юм ч гэсэндээ энэ бусад одоо картууд, уншлагуудаас бол айгүй тодорхой харагдаж байна. Тэг өхрийн ордны улирал бас тийм ч таатай сар бол байдаггүй. Ер нь бол нэлээд жоохон гүргэр, шартай тий. Тэгээд юу байхгүй вэ? Одоо танд яг юу байхгүй байгаад байна, юу ч болохгүй байгаад байна. Тэрэн дээр айгүй төвлөрөх гээд идэг. Зарим талаараа жоохон хатаархан орд байх гээд идэг. Тэгээд тэрийг айгүй ингээд нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань айгүй хүчтэй мэдрэх гээд байна. Гэхдээ зүгээрээ бүгдээр уншлагаа үргэлжлүүлье. За одоо нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс ажил карьер дээр 5 дугаар сард ямар байх вэ гэдгийг харъя. За тэгэж асуухад болохоор нь штэ. Ер нь бол эргэлзээтэй нөхцөл байдал айгүй их үүснэ. Цаашид ер нь одоо хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэх үү, яах вэ? Үргэлжлүүлэх нь зөв үү, буруу юу гэсэн тийм бодлууд танд бол төрж эхлэн гэж бууж ирж байна. 5 дугаар сард ямар нэгэн зүйлийг шинээр эхлүүлнэ, айгүй том эхлэлийг өөрийнхөө ажил карьер дээр авчирна гэж бодчихсон байгаа бол тэр яг санснаар болохгүй байж иж магадгүй хатуу хэлэхэд. За тэгээ тэрнээс гадна яг өөртөө жоохон алдаа гарах гээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ингээ болохгүй байгаад байгаа зүйлийн араас бол 5 дугаар сард ажил карьер дээр айгүй их харамсаж байна. За тэрнээсээ болоод өөртөө айгүй хатуу хандах гэдэг талтай judgment доошоо харж гарч ирж байгаа гэхээр ер нь хүмүүс өөртөө хатуу хандахыг айгүй зөв зүйл гэж боддгоо л доо. За би л болохгүй байна, би л чадахгүй байна. Би энэ дээр ингээ алдчихлаа. Илүү хичээсэн бол ийм зүйл болохгүй байх байсан энтер гээд энэ бол айгүй сөрөг бодол ахгүй юу? Тэгээд яг ийм бодолд автаад идэх хүмүүс өөрсдөө яг юу гэж зөвтгдөг вэ гэхээр би бусдаас алдаа мадаг хайгаагүй, би бусдаас бурууг хайгаагүй, би өөрөө өөртөө хатуу хандж байна. Би өөрөө өөртөө шудраг байна гэж боддог. Гэхдээ тэр хатуу хандж байгаа байдалтай хитрхи удаан живээд ах юм бол эсэргээрээ өөрийгөө амар хохироож байгаа тийм л нөхцөл байдалд хүрнэ гэсэн үг. Тэгээ энээс л болох болгоомжлороо 5 дугаар сард юу гаргасан жижиг сажиг алдаанууд дээр байсан ч гэсэндээ хамаагүй айгүй амархан сэтгэлээр унаад айгүй амархан жоохон бууж өгөхгүйд өөрийгөө буруутгах гэдэг хандлага бол нэгдүгээр бүлгийнхэнд маань үүсэж байна. За тэгээ дахиад нэг нэмэлт карт сугалахад болохоор нь штэ. Яагаад ингээд алдаа мадаг гараад яагаад өөртөө хатуу хандаад байна гэхээр 5 дугаар сарын ер нь эхний 2-7 хоног гэж би бол хэлэхээр байна. Тэр чигтээ ер нь өхрийн ордны улирал гэсэн үг. Та бүхэнд айгүй их чаленж сорилтуудыг авчирна. Маш их сорилттой, давж тулах зүйлс айгүй ихтэй тийм сар болоод байгаа харагдаж байгаа хгүй. Тэгээ өөрөө өөдөөс чи ингээд нохоо шиг ноцож байгаа. Ер нь бол таны өөдөөс хатуу өгнүүдийг хэлээл янз бүрийн одоо нэг юм сорилтууд, цаа даваанууд гарч ирэх тийм тохироонууд бүрдээд байна л да. За тэгтээ та өөртөө итгэлтэй байж чадах юм бол тэг хичнээн ингээд яг айгаад эмзэглээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Айцтай байгаад байна нэгдүгээр бүлгийнхэн маань. Гэхдээ айцтай ерөөсөө дарагдaltaгүйгээр маш өөртөө итгэлтэй байгаад хичнээн өөдөөс чинь гарч ирж байгаа сорилтууд олон дахин давтагдсан дараас ядаргаатай байсан ч гэсэндээ хамаагүй өөдөөс нь тэмцэж чадах юм бол та энэ бүгдийг даваад гарах. Бүх тэр сорилтууд, чаленжуудаа даваад гарах тэр хүч чадал чинь танд байгаа гэдгийг хүзэр бол харуулж байна. Тэгэхээр ингээд амар том асуудлууд гэж би бол хэлэхгүй. Ер нь ингээд ажил карьерт байж л байдаг жижиг сажиг асуудлууд. Гэхдээ ингээ олноороо араасаа цувраад байгаа харагдаж байгаа байхгүй. Энэ дээр та 5 дугаар сард зүгээр ментали, оюун санааны хувьд нэг тийм хүчтэй биш байх гэдэг. Битээ тэрээрээ хүчтэй байгаараа өөдөөс нь тэмцэх юм бол энэ асуудлуудыг одоо 5 сар гараал нэг ихний 2-7 хоногийн дотор гяс шийдээд явчихнаа гэж бууж ирж байна. За тэгээ нэг шин зүйл эхлүүлэх гээд байгаа хүзэр дээр бас гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ асуудал яг ерөөсөө танд байгаад байгаа юм биш ээ. Энэ болохоор 5 дугаар сард тийм
таны эсрэг зогсож байгаа хүмүүс айгүй их байгаад байгаа харагдаж байна. Хатны ээлд дээшээ харж гарч ирж байна л да. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө ихэвчлэн матар, мэлхий, хилэнц, за тэгээд хумах ихэр жинлүүрийн орттой хүмүүс байх магадлал айгүй өндөр. Тэгээд танд болохоор яг алсын хараа байгаа, танд маш том төлөвлөгөө байгаа. Та яг юу хийх ёстой, яах ёстойгоо айгүй сайн мэдж байгаа. Танд алсын хараа, ур чадвар, хурд хүч бүх зүйлс байгаа хүзүр дээр гарч ирж байгаа байхгүй. Тэгээд энээсээ болоод ерөөсө 5 дугаар сард нэг шин зүйл эхлүүлье тий. Шин том төсөл энэ төр эхлүүлье. Хичээл сургууль сурж байгаа хүмүүс байгаа бол 5 дугаар сард одоо ингээд том шалгалтуудтай бэлдээ, том зүйлсийнхаа ард гарын энтер гэдэг ч юм уу тий. Ямар ч байсан гэсэн өөрийнхөө бүх анхаарал төвлөрөл энтрээ яг ажил карьер дээрээс одоо тогтоох гээд байхад ч асуудал үүсэж байгаа харагдаж байна. Тэгээд энэ ихэнх хүнд хамаагүй байж магадгүй л дээ. Гэхдээ бас яг нэг юм агаар орттой хүн байгаа байхгүй юу? Хумах ихэр жинлүүрийн орттой эрэгтэй хүн байгаад байгаа харагдаж байна л да. Энэ хүн болохоор яг тантай адилхан албан тушаалтай, аль эсвэл арай танаас өндөр албан тушаалтай хүн байж иж болно. Аль эсвэл яг ажил хэргийн харилцаатай хүн ч биш байж иж магадгүй. Таны хувийн амьдралд айгүй чухал нөлөө үзүүлдэг хүн байх магадaltaй. Гэтэ би бол энийг таны хайртай хүн, харилцаатай байгаа хүн чинь гэж бол харахгүй байна. Ойр дотны ах чинь ч юм уу, аав чинь ч юм уу тий, аль эсвэл таны ментор, багш чинь ч юм уу байж иж болно. Тэгээ танаас ялгаатай нь энэ хүн болохоор ерөөсөө ажиллаа мэддэггүй. Тийм ч ухаалаг биш. Одоо хийхээсээ таахалцах их гэж хэлдэг штэ. Яг тийм хүн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Маш их юм ярьдаг, угаасаа том шийдвэрүүд гаргадаг, өндөр албан тушаалтч байдаг юм шиг байна. Тэгээ энэ хүн тантай жоохон өрсөлдөд байгаа харагдаж байна. Тантай өрсөлдөнгүүтээ өөрийнхөө дутуу хөлчөө байгаад байгаа гэдгийг анзаараад тэгээ ямар нэг байдлаар эрх мэдлээрээ далаалгаж танд садаа болох гэдэг харагдаж байна. Таны ингээд санаачлсан байгаад байгаа амар том ажлууд тий, том төслүүд эдгээр зүйлсэд ч хэл яриагаараа ч юм аль эсвэл өөрсдийнхөө шийдвэрээр саад хийх гэж маш их хичээгээд байгаа харагдаж байна. Ийм хүнээс ер нь бол жоохон болгоомжлол зүгээр харагдаж байна. Энэ хүн л ер нь 5 дугаар сард ингээд саад хийх гээд байгаа бууж ирж байна. Тэрнээс биш танд бол маш том план төлөвлөгөө байгаа. Шинэ зүйлсээ эхлүүлээд явах юм бол цаашдаа та айгүй амжилттай байх. Танд одоо бүх тэр сайн нэр, бүх одоо яг алдар цуу ирэх тэр боломж бол байгаад байгаа харагдаж байна. Тэгж яхад яг нэг юм атаархагч жоохон саад болоод байгаа бууж ирлээ. За энээс болоод devil дээшээ харж гарч ирж гин гэдэг бол 5 дугаар сард ер нь та өөрөө сонголтыг хийн. Маш их стресстэй байгаад байх хандлага бол ажиглагдаж байна. Devil 4 дээшээ хараад гараад ирэхээр ажил карьер, ажлын орчин бол маш их стресстэй, өрсөлдөөнтэй, өдөр болгон прешертэй. Яг ингээл ажил дээрээ яваал оронгууд нэг дарамт мэдрэгддэг штэ. Тийм нөхцөл байдалд бол байна. Тэгээд энэ дээр болохоор та өөртөө итгэлгүй байх юм бол 5 дугаар сарын өстой ажил карьерийн хувьд арай л гэж давж туулах байх. За тэгээд ажил карьер яг таны санснаар явахгүй байгаагаас болоод амар уур бухимдалтай болж байна. Тэр уур бухимдлыг өөрийнхөө ойр дотны хүмүүс, хайртай хүмүүстэй гаргах гад байх хандлага бол бас нэмэгдэж байгаа харагдаж байна. Эсвэргээрээ та өөртөө итгэлтэй байж чадах юм бол тий маш gracefully таны өөдөөсийг нь босоод саад хийгээд байгаа энэ хүмүүст та мөчөөгөө өгөхгүй, дотроо уурч үрж байгаа хэцүү санагдаж байгаа ч гэсэндээ гаднаа юу ч болоогүй юм шиг маш их юмсэг маш хүчтэйгээр энийг давж гарах хүч чадал танд байгаа. Тэгэх юм бол маш их олон зүйлийг бүтээж чадна. Ер нь бол 5 дугаар сар ажил карьерийн хувьд те гаднаас ирж байгаа дайралтууд их байна, танд татархаж байгаа хүмүүс их байна. Энээс болоод та жоохон алдаа гаргангуут л тэр чинь ингээл амар томроод ч юм уу аль эсвэл бодож исэн зүйлээ эхэлж чадахгүй байгаагаас болоод өөртөө хатуу хандах гад байгаа ч гэсэн ер нь бол хатуу байх хэрэгтэй. Өөдөөс нь бол яг үзэлцэл хэрэгтэй гэж гарч ирж байна. Танд амбиц байгаа, хурд хүч байгаа, танд бодцсон төлөвлөсөн юмнууд байгаа. Тэрнээсээ ерөөсө хоошоо бууж сууж болохгүй. Нөхцөл байдал хичнээн эдрээтэй та хичнээн ингээд ажил карьер дээр 5 дугаар сард хоошоо суучмаар байгаа ч гэсэндээ тэгэлгүйгээр урагшаанаа тэмцэж чадах юм бол та энэ 5 дугаар сарын дарамттай ажил карьерийн нөхцөл байдлыг өөрчилж чадна. Яг нөгөө бодоод эхлүүлээд хий гэж төлөвлөсөн байгаа зүйлсээ хийж гүйцэтгэж амжихаар бол хүзүр дээр гарч ирж байна. Бүр маш амжилттай ч хийж чадгаар харагдаж байна. Тийм учраас ерөнхий энерги дээрийн 4-ийн зоос гарч ирээд байгаа. Гүргэр бай, бити бууж өг. Шаардлагатай бол бусадтай тэмц, бусдад хатуу ханд,
Ер нь бол алдцал гэж гарч ирж байна. Тэгээд угаасаа хүзрийн гаргаж ирж байгаа мессежүүд өөрсдөө ширүүн байгаа учраас миний яг ажил карьертай холбоотой энэ хэсгийн уншлага аягүй хатуу санагдсан байж иж магадгүй. Тийм бол бити наашааны их уурлаарай гэж хүсмээр байна. За тэгээд ерөнхий энергийг харахад 10-аас доош гарч ирж байгаа байхгүй юу. Ер нь л 5 дугаар сарын ажил карьер дээр амар хил амтай байна. Өмнөх саруудад ууг нь та хуваараа бизнес эрхэлдэг аль эсвэл ямар нэг хүмүүстэй одоо ингээ баг хамт олонтойгоо тий нэг баг болоод ингээ ажиллаад явдаг, ажил хэрэг айгуу гоё гэр бүл шиг энэ төр байсан бол энэ 5 дугаар сард тийм байхгүй. Ер нь нэг хүн л бусдыгаа базгаад, бусдыгаа удирдахгаад хэд хатуу хандж байгаа харагдаж байна. Энэнд нь болохоор бас яг та өртөх гээд байгаа харагдаж байгаа байхгүй юу. Гинтл ажил төрөл дээр ховж ивэх хэсэг хүмүүс жоохон талцах тий. Тэгээ зарим нь ингээд нийлж байгаа таны эсрэг босох гээд байх ч юм уу. Тиймэрхүү хандлагууд бол үүснэ. Гэхдээ энэнд бууж өгөхгүй байх юм бол тэмцэх юм бол та ялнаа л гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгэх хүч чадалчуун танд бол байгаа гэдгийг л амар сайн ойлгочих хэрэгтэй. Одоо ингээд хүнд мэдрэмжүүд юмыг яаж мэдхв те 5 дугаар сард үүсэл танд ингээд амар өөрийгөө буруутгал өөртөө хатуу хандмаар ч юм шиг санагдаад ирэх юм бол тэхгүй өөдөөс нь ер нь бол үзэлцэнэ л гэдэг тийм хүчтэй сэтгэл зүйтэй байхыг хүзэр бол зөвлөд байгаа харагдаж байна. За хайр дурлалын хувьд болохоор амьдралын ер нь хүчин зүйлсийн нэг нь болохгүй байхад нөгөө нь болж идэг. Ингэж бас тэмцээрээ олж явдаг юм шиг надад бараг сүүлийн үед сарын уншлагуудаас санагдаад байгаа. Хайр сэтгэлийн уншлагыг харахад бол маш сайн байгаа харагдаж байна. За яг хостой болон хэн нэгнтэй харилцаатай байгаа хүмүүсийн талаар ярив. Тэгэж харахад болохоор нь штэ. Хайр сэтгэлийн харилцаа чинь бол 5 дугаар сард үнэхээр гоё байгаа харагдаж байна. 5 дугаар сард тийм олон хүнийг хамарсан гоё гэр бүлийн уулзалт ч юм уу тохиож магадгүй харагдаж байна. Гэр бүлэрээ ингээ хоёр талынхаа гэр бүлтэй уулзаад гоё хоолунд идээд те чухал хүмүүстэйгээ та бас хайртай хүнтэйгээ хамт ингээд айгу гоё цагийг өнгөрөөхөөр болвол харагдаж байна. За тэгээд энэ 5 дугаар сард таны хосчон хайртай хүн чинь танд маш их дэмжлэг болно гэж гарч ирж байна л да. Та яг хайртай хүндээ итгэсний үр дүнд та яг ажил төрөлдөө ч юм уу, хичээл номондоо ч юм уу бүрэн дүр анхаарлаа хандуулад урд байгаа зүйлсээ өөрөө зохицуулж хийж гүйцэтгэх тийм боломжууд гарч ирнэ. Хайртай хүн чинь таны яг арыг хамгаална гэсэн үг. Та одоо жишээ аваад үзье л да 5 дугаар сард амар их ажилтай байгаа. Гэтэ энд угаасаа ингээд бужигнаад байгаа юм чинь тэр зүйлдээ яг ингээд анхаарлаа хандуулъя. Би ингээд ажил дээр илүү цагаар ажиллахаараа оройтхоор байна гээл тэгэхэд таны хайртай хүн чинь те за тэгвэл би одоо ингээд хүүхдүүдээ цэцэрлэгээсэн сургуулаас нь авчий. Чи ажиллаа тайван хий. Би гэртээ эртгөө очиод хоолунд бэлдээд байж гэд танд ингээд хөдөлмөрлөх өөрийгөө хөгжүүлэх тэр бүх нөхцөл байдлыг чинь хайртай хүн чинь хосчин танд бүрдүүлж өгч байгаа харагдаж байна. За ингээ бүр яг гэр бүл болчоогүй байгаа хүмүүсийн хувьд бол тий таныг дэмжээл, таны ажил төрөл, таны хичээл номонд ингээл туслаад явна. Тэгээ үүгээрээ бол таны харилцаатай байгаа хүн чинь таны хосчин энэ 5 дугаар сард харилцааныхаа төлөө маш их хичээж байна гэж хүзэр дээр бол бууж ирж байна. Тэгээ ерөөсөө хайр сэтгэлийн харилцаан дээр эргэлзэх одоо ингээд хайр сэтгэлийн харилцаа ядж байхад заримдаа асуудал болол тий хүн ингээд амар их зүйл ургуулж бодох, олон юм тунгаах, сөрөг бодолд автах тиймэрхүү үеуд байдаг штэ. Тийм юм бол ерөөсөө хостой байгаа хүмүүсийн маань хувьд бол үүсэхэргүй байгаа харагдаж байна. Харин ч таны ингээд амар эдрээтэй байгаад байгаа нөхцөл байдал, таны жоохон замраагүй байгаа бодол санаагчин, гэр бүлийн хүн чинь, хайртай хүн чинь хосчин айгуу гоё ангааж, эдгээж өгөх гэж хичээх болно гэж болол хүзэл дээр бууж ирлээ. За тэгээд хостой байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол та бүхнийг 5 дугаар сард хайр сэтгэлийнхаа харилцаан дээр аль болох жоох уужим сэтгэлээр хандаарай гэж хүзэр дээр болвол зөвлөж байна. Ямар нэг зүйл таны хүснээр болохгүй байгаад ах үед. За ингээд энэ бол гэхдээ яг ингээд зэрэгцүүлээ тавихаар бүр айгу зүгээр юм штэ ойлгомжтой гарч ирдэг. Ажил карьер чинь хүснээрээ явж өгөхгүй байгаад байгаа учраас тэрэнд уурсан уура хайртай хүндээ хостой гарах гад байна. За ингээд нэгэнт хамт амьдарч байгаа гэр бүл болцсон хүмүүсийн хувьд болохоор нь штэ ингээд та стресстэй эхэлж байна. Тэгээд гэр бүлтэй байгаа хүмүүсийн сэтгэл санааг докторгүй болох гээд байна гэсэн үг. За зүгээр хостой аль эсвэл хэн нэгнтэй харилцаж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол 5 дугаар сарын бусад хүчин зүйлсээс болоод юу хайр дурлал.
Гэ та баг нөгөө хүнээс өөрөө холдоод зээ аваад нөгөө хүнийг гомдоох гээд байгаа харагдаж байна. Тэгэхгүй ер нь ажил амьдралыг 5 дугаар сард салгуул айгүй зүгээр гэж бууж ирлээ. Тэгээд ингээд яг хайр дурлалын харилцаанд байгаа хүн чинь гэр бүлийн харилцаанд байгаа хүн чинь засаж залруулж чадахгүй тэгээд танд зүгээр тус болж чадхал нөхцөл байдалд тэр хүмүүсээ бити буруутгаарай. Та бол 5 дугаар сард хайр дурлалынхаа харилцаанд, тусынхаа харилцаанд айгүй уужим сэтгэлтэй, айгүй ухаалаг хандах хэрэгтэй байна шүү. Тэгхийн бол дараагийн саруудад хайр сэтгэлийн харилцаанд дэр чинь сайн үлээ авчирна гэсэн үг. Тэгээ Queen of Cups дээшээ харж гарч ирж байгаа гэхээр штэ. Яг хайр сэтгэлийнхаа харилцаанд бол та үнэхээр 50 амгалан сэтгэл хангалуун байхаар харагдаж байна. Тэгээ хайртай хүмүүстэй ч гэсэндээ цаг зав гаргаад, хичээл зүтгэл гаргаад, тэгээ нөгөө хүмүүстэй бас юм айгүй зөөлөн, романтик хандаарай гэж хүзэр болвол зөвлөж байна. Цаг нь болоогүй байгаад байгаа зүйлсийг хүчлээд хэрэггүй. 5 дугаар сард зарим зүйлс хосын харилцаан дээр ч гэсэндээ хүснээр болохгүй. Хоёулаа амар завгүй байгаад төлөвлөсөн байсан аялалтаа явж чадахгүй, хамтдаа худалдаж авна гэж ботцсон байсан зүйлээ худалдаж авч чадахгүй, цугтаа хийнгээ төлөвлөсөн байсан болцоондоо явж чадахгүй байлаа гэ. Тэгээ энэ болохоор юм жоохон гадны нөлөөнөөс болоод байгаа харагдаж байгаа байхгүй. Хин нэг нь завгүй байдаг ч юм уу. Зүгээр л 5 дугаар сар яг нэг л зүг санагдахгүй ч юм уу те. Тэрнээс олж ийн. Тэгээ тэрэнд битгий уралж бухимдаарай гэж хүзэр болвол зөвлөлөө. Тэгээ judgment доошоо харж гарч ирж байна гэд тэгэхээр ер нь ингээд таны энерги яваад байгаа харагдаж байгаа байхгүй юу? 5 дугаар сард та хайр дурлалтаа анхаарлаа бол нэг хандуулж чадахгүй байгаад байна. Тэгээ хайртай хүн чинь айгүй хичээж хахад та тэрийг үнэлэхгүй, та тэрийг дэмжихгүй байх юм бол нөгөө хүн чинь бас хичээсэн ч гэсэндээ хичээж байгаа ч гэсэндээ бас гомдож магадгүй. Тийм учраас харилцаан дээр бас жоохон анхаарал хандуулаарай. Харилцаагаа тэнцвэртэй барих гэж хичээгээрэй гэж болвол хүзэр зөвлөж байна. За тэгээд хайр дурлал хосын харилцаан дээр ер нь хоёр талаасаа 5 дугаар сард жоохон мөнгө санхүү дээр хин нь ийм жоохон аривч хямгч байх гэдэг харагдаж байна л да. Хэрэгтэй зарлалгуудыг ер нь нэгэндээ гаргахгүй гэсэн үг. Нөгөө хамт байгаа хүн чинь бас жоохон мөнгө санхүүгээ хурааж хуримтлуулах, та бас мөнгө санхүүгээ хурааж хуримтлуулах, хоёулаа хоёр талдаа яг ажил төрөл мөнгө санхүү дээр айгу фокуслах шаардлагатай болж ирж байна. Тэгээд энийг болохоор харилцаа хөндөрчлөө, харилцаа айгу гоё аз жаргалтай, романтик биш байгаад ин гэж юусоо бити бодорой. Ер нь урт хугацаанд хостой байгаа хин нэгнтэй харилцаатай байгаа хүмүүсийн хувьд та хоёрын ирээдүй бол айгүй сайн харагдаж байна. Урт хугацааны аз жаргалтай ирээдүй, 50 амгалан гоё аз жаргалтай харилцааны төлөө энэ 4-р сард хоёр талдаа тус-тусдаа хичээж байна гэдэл бодчих гэж хүзэр болвол гаргаж ирлээ. Тийм 5 дугаар сар болвол ер нь та жоохон ажилласнаас болоод ядраад сэтгэл санаа ч муу байгаад ч юм уу жоохон амраа шаардлагатай нөхцөл байдалд орж магадгүй. Тэр үед чи хайртай хүн чинь танд бол аль ч татгаараа тусдсан болон таныг асар нь хамгаална гэж болвол зөвлөж байна. Тэгээ бараг хайр сэтгэлийн харилцаан дээр илүү анхаарлаа хандуулад бас зарим үед жоохон амралт авч яахан зүв болно шүү энэ ажил төрлөөс гэж хүзэр болвол буулгаж ирлээ. За тэгээ хувь хүн талаасаа одоо 5 дугаар сар ямар байхыг харъя. Тэгэж асуухад болохоор хоёрын аяга доошоо харж гарч ирж байгаа байхгүй. За ямар нэг нөхцөл байдлаас болоод би бол энийг юусаа ажил төрлөл гэж угаасаа харж байна. Ажил төрлөөс болоод хосынхаа харилцаан дээр та өөрөө хүтэн хүндий хандах, хайртай хүнийг хайрлаж чадахгүй байх, тиймэрхүү нөхцөл байдалд хүрэх гээд байгааг бууж ирж шүү. Тэгээ тийм сөрөг бодол мэдрэмжээс аль болох өөрийгөө хол байлгаж салахыг хүзэр бас зөвлөж байна. Хайр сэтгэлийнхаа харилцааг муудах зүйлсийг юусоо бити хийгээрэй. Тийм зан арга шүү угаас танаас гарах гээд байгаа учраас л хүзэр хилээд байна л да. Тэрний оронд 3-ын аяга дээшээ харж гарч ирж байгаа гэхээр хайртай хүнтэйгээ таныг яг балансжуулдаг, тэнцвэржүүлдэг, тантай гоё харилцаатай байж чаддаг тэр хүмүүстэйгээ аль болох чөлөөт цагаа өнгөрөөж хамтдаа гоё хоолнд ороод ч юм уу хамтдаа ямар нэгэн гоё бүтээл ч юм хийгээд активититэй байхыг хүзэр зөвлөж байна. Тэгэд ерөөсөө танд энэ 5 дугаар сард те нийцэхгүй байгаад байгаа. Тантай ерөөсөө учир зүг олж чадахгүй байгаад байгаа зүйлсийг нээх их бодоод хэрэггүй. Одоо энэ ажлын асуудал байна шүү дээ. Тэрийг ажил дээр яг ингээл зурлалдаал ажил дээрээ яг ажил дээрээ ажлынхаа цагт л ажлынхаа юмнуудыг хийгээл тэгэл ажил дуусах үед тэр муухай энерги асуудлуудыг зүгээр ажил дээрээ орхиод л гараад яваа. Тэгээд хайртай хүмүүстэйгээ ойр дотн байдаг хүмүүстэйгээ гоё цагийг өнгөрөө. Ингэх юм бол та хувийн талаасаа 5 дугаар сард тайван байх болно гэж хүзэг дээр гарч ирж байна.
За тэгээ 2-ын саваач дээшээ харж гарч ирээд 3-ын саваач дээшээ харж гарч ирсэн. Ер нь жоохон хөдөлгөөнтэй байвал хувь хүн талаас аюу аз жаргалтай байх болно гэж бууж ирж байна. Удаан хугацаанд хийгээгүй ч юм уу, өмнө нь хийж үзэж байгаагүй ямар нэгэн тийм жоохон хөдөлгөөнтэй, адал явдалтай зүйлсэд цаг гаргавал маш хэрэгтэй. Яг тийм өөртөө цаг зав гаргаж агаад ойрхон аяллаар явах, өөртөө амралт чөлөөт цаг өгөөд шинэ хобби сонирхлоо хөгжүүлэх бол өөрт чинь маш сайн байх болно. Яагаад ингэж хүзэр зөвлөд байна вэ гэхээр Empress доошоо харж гарч ирж байна. 5 дугаар сард бол ерөөсөө нэг юмн дээр л маш их сэтгэл зүрэх цаг хугацаа бүхэл одоо сайн сайхан энергиэд зарлагдаад байдаг, гаргаад байдаг. Гэтэл яг эргээд танд сайн үр нөлөө, үр ашиг, үр шимэн орж ирэхгүй байгаа юм шиг санагдаад тэрнээсээ болоод маш юм overwhelming айгу хүнд мэдрэмжүүдтэй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээ энэ бол яг энэ ажлаас л болоод байгаа шүү. Тэгэд ийм энергитэй Empress доошоо харсан энергич айгу муухай штэ. Ер нь бол яг яадаг вэ гэд тэгэхээр та өөрөө аз жаргалгүй байгаад байгаа учраас ууртай бухимдалтай болж ирдэг. Бусадтай өөрийгөө харьцуулж эхэлдэг. Яг ингээ гонгноод яншнаад эхэлдэг байхгүй юу? Тэгээ энээс яг яаж өөрийгөө татаж гаргаж авах вэ? 5 сарын турш баг иймэрхүү байдалтай байхыг мэдээж хэрэг хэн ч хүсэхгүй тийм үү? Тийм болвол за би ийм байдалтай байгаад иж болохгүй. Би энээс яаж өөрийгөө татаж гаргаж авах вэ? Энэ яваад байгаа замаас маань өөр надад зам байх ёстой штэ. Гэ тэрийг та өөртөө нээж өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ ер нь л бүгдээрээ бодолтой байцгаад яг болох гээд байгаа харагдаж байна л да. Хааны зоос дээшээ харж гарч ирж байна гэхээр яг таны одоогийн мэдэрч байгаа тэнцвэргүй байдал, тогтворгүй байдал та хангалттай ашиг орлого олж чадахгүй байгаа юм шиг, хангалттай нэр хүндтэй байж чадахгүй байгаа юм шиг, хангалттай олон хүний одоо өмнө одоо сайнаар ингээд алдаршиж чадахгүй байгаа юм шиг ч юм уу. Тиймэрхүү мэдрэмжүүд төрөөд авах юм бол илүү урт хугацааныхаа зорилгыг бодох хэрэгтэй. За энэ миний мэдэрч байгаа зүйлс бодож байгаа зүйлс бол зүгээр 5 дугаар сард ч юм уу хэсэгхэн зурвал болж өрнж байгаа зүйлсээ надад илүү урт хугацааны том гол байгаа, илүү ирээдүйтэй, илүү хитийн зорилготой зүйлс дээр фокуслахыг хүзэр зөвлөж байна. Ингэх юм бол хувь хүн талаас маш тайван байх болно гэж гарч ирлээ. Тэгэхээр хүнд бол яаж ч завгүй хэцүү байсан гэсэн чөлөөт цаг энтер болвол гарч ирж болдгоо. Хүн өөрөө гаргая гэдэг юм бол. Тийм учраас Tree of Fire гэдэг тэгэхээр биш үү? Ер нь эрсдэлтэй, сонирхолтой, гэхдээ нэг амар том юмнууд бол биш. Энэ бол жижигхэн спортоор хичээллээд үзэх, ойрхон өөр тийшээ нэ 2-3 хоног орчим уу амралтын өдрүүдээр ч юм уу аялаад үзэх. Стрессээ гаргах юмнууд бас энд айгүй их ордог. Энэ бол тэн центрээр хичээллэх тиймэрхүү бүр ядаж аргаа барахад одоо нөгөө гадаа гарч айгүй их алхах, агаарлах ч гэсэн маш чухал байх болно шүү. Тэг хүзрнүүд яагаад энийг хувь хүн дээр гаргаж ирж байгаа гэхээр ерөөсөө л ингээ харахаар дандаа ментал буюу одоо оюун санааг тогтворжуулах, хүнийг тайван байлгах юмнуудыг танд зөвлөд байгаа гэдгийг анзаараарай. За тэгээд ингээд уншлага маань дууслаа, нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүст болохоор ер нь 5 дугаар сард одоо юунаас хамгийн их болгоомжлох вэ? Гарч ирж байгаа одоо эрсдлүүдийг яг яаж давж туулах вэ гэдгийг харах болно. За тэгээд та яавал аз жаргалтай байх вэ? Яавал 5 дугаар сард аль болох их зүйлийг хийж бүтээж мундаг өөрчлөлтүүдийг өөртөө бий болгох вэ гэдгийг харах болно. Тэгээ энэ бол нэгдүгээр бүлгийнхэнд манад бол үнэхээр хэрэгтэй л мэдээлэлүүд орж ирэх юм шиг санагдлаа. За ингээд уншлага маань дуслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Please leave a voice message дууд шуудан үлдээнэ үү гэдэг ийм ягаан өнгөтэй картыг сонгосон байх учиртай. Тэгээ багтахгүй байгаа учраас би яг энэ хавьд ингээд тавьчих. За тэгээд уламжилт ёсоор 5 дугаар сар ерөнхийдөө ямар байх вэ гэдгийг би тусдаа нэг карт сугалж гаргаж ирсэн. Тэсч хоёулаа юм маш romantic карт гарч ирсэн. Ингээд цэнхэр тэгээ ягаан өнгөтэй гэсэн үг. Тэгэхээр ер нь аура 5 сарын энерги бол угаасаа ингээ харахад гайгүй тайван харагдаж байна л да. За тэгээд анхаарлаа хандуулах шаардлагатай зүйлсийг би бас хэлээд өгнө. Хайр дурлал дээр тэр айгүй их гарч ирж байна. Яагаад вэ гэхээр угаасаа та бүхэн 5 дугаар сард маш романтик байх гэдэг харагдаж байна. Маш бүтээлч сар байх болно. Ер нь бүтээлч сар гээд тэгэхээр тэг амар их зүйлийг хийж бүтээгээл тэрүүгээр амар их ашиг орлого олоод гэлцаал мандаад байх албагүй. Та өөртөө гоё санагдах, өөртөө тайван амгалан мэдрэмж өгөх, өөртөө романтик санагдах зүйлсийг
хийж их цагийг өнгөрөөнө гэж гарч ирлээ. За тэгээ зарим хүмүүсийн хувьд болохоор баатрын аяга гэхээр хилэнц мэлхий загасны ордны хүзэр ийм төрлийн ордтой байж болно. Гэхдээ заавал ордон таарах албагүй ч гэсэндээ ер нь бол маш ийм сэтгэл хөдлөл ихтэй, гүн гүнзгий мэдрэмжтэй, урлагийн авьяастай, бүр бүтээлч одоо тийм урлагийн жоохон карьер энтертэйч байж ээж магадгүй. Тийм хүн танд зүрх сэтгэлээ 5 дугаар сард илэрхийлэх магадлалтай 5 дугаар сарын жоохон сүүл хавцаагаар гэж гарч ирж байна. Та маш үзэсгэлэнтэй гэж хардаг, маш сэтгэл татам гэж хардаг. Тийм хүн байгаад байгаа харагдаж байна л да энэ морийг харах юм бол. Тэгээд зарим хүмүүсийн хувьд энэ та өөрөө ч байж иж болно. Өөрөө өөртөө айгүй гоё анхаарлаа хандуулаад, өөрийгөө бишрээд, өөртөө гоё санагдах зүйлсийг өөртөө хийж өгөөд явах ийм сар байх болно. Маш тайван амгалан сар ах болно. За тэгээд хэнийг яг дурлцаад байгаа ч юм уу, тиймэрхүү хүмүүс байгаа бол тэр хайр дурлалын харилцаа чи 5 дугаар сард танд айгүй чухал байх болно. Огт тийм байхгүй бол 5 дугаар сард бас хайр дурлал нэлээд анхаарал татаж байгаа харагдаж байна. Таны амьдралд гинт дэлхийн нэгэн зүрх сэтгэлээ өгөөд ороод ирэх магадaltaй гэж хүзүрдээ бууж ирж байна. За ингээд уншлага руугаа оръё. Би гурван ингээд зэрэгцүүлээ тавьсан байгаа. Энэ хэсэгт болохоор ажил, карьер 2 дугаар бүлгийнхний хувьд. За энэ хэсэгт болохоор хайр дурлал ямар байх вэ? За энд болохоор хувь хүний хөгжил ямар байх вэ гэдгийг харж байгаа. Тэгээ би бүгдээрээ ингээд дөнгөсөө холиод, байрлуулад, тавиад тэг жоохон ойлгох гээд бас хараад хэсэг суусан байгаа. За ингэж асуухад болохоор 1-р бүлэгтэй харьцуулахад нэлээд ялгаатай мессеж гарч ирж байна. 2-р бүлгийнхний хувьд гэх юм бол 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хувьд нь штэ ер нь 4-р сар аягүй тийм 4-р сар нь штэ одоо дууссан байгаа энэ 4-р сар сая дуусан 4-р сар аягүй тийм мөнгөний хамааралтай байсан байна. Яагаад ч юм ерөөсөө ингээл мөнгө төгрөг дээрээ таталтаал аль эсвэл хит мөнгө төгрөг хөөгөл юмсыг амар зоосны нөхөр хараад байсан хатуугаар хэлэхэд. Яавал мөнгө төгрөгөө хадгалах уу, хуримтлуулах уу, яавал бага зарлаг гаргах уу? Яавал одоо өнгөрсөн олж исэн ашиг орлогоо нэмэгдүүлэх үү, гарцсан байгаа зарлагыг буцаж нөхөж олох уу гэдэг дээр л ерөөсөө ингээд төвлөрөөд ерөөсөө л мөнгө материалыг эд баялаг гэд бүр ингээд тиймэрхүү зүйлс бүр хитрхи фокуслсан байсан байна л да. За энийг 5 дугаар сард үргэлжлүүлж болохгүй гэж хүзэр бол гаргаж ирж байна. 5 дугаар сард ажил карьер дээр ч үнэхээр ганц л саад болж байгаа зүйл юу байна вэ гэд тэгэхээр энэ 4 дугаар сард ихэлсэн мөнгө төгрөг хуримтлуулах, мөнгө төгрөгөө нэмэгдүүлэх юм болгоныг те нарийнлаад байгаа энэ байдал чинь 5 дугаар сард үргэлжлэх юм бол таны ажил карьерт яг үнэндээ саад болно. 5 дугаар сард нэг их мөнгө төгрөг хөөгөөд ч юм уу иймэрхүү зүйлсийн хараа стресстэд хэрэггүй. Яаж мөнгө олох уу, яаж ашиг орлогоо нэмэгдүүлэх үү, яаж албан тушаалаа хадгалж авч үлдэх үү, яаж албан тушаал ахих уу гэдэг юм ингээд бодоод байгаа байхгүй. Зөвхөн энийг ингээд бүр бодоод байна гэсэн. Энд чи эсэргээрээ ингээд naturally те цаанаасаа юм айгүй гоё органик эрүүл байдлаар таны мөнгө санхүүгийн ашиг орлого ч өсөөд ажил карьер ч мундаг байхад саад болоод юм гэсэн үг энэ сөрөг бодлууд. Иннээс болоод нь штэ хит их зүйл та эхлүүлчих магадгүй. За энэ бизнесийг эхлүүлнэ. Энэчнээс би мөнгө олно. За энэгээр би сайт хасл гэж хэлдэг штэ байдаг штэ зарим хүмүүс ажлынхаа хажуугаар бас одоо дизайнеруудад миний бодлоор айгүй их байд юм аа. График дизайнерууд зүгээр жишээ авч байгаа шүү. График дизайнерууд ажил дээр ингээд те өдөржингөө дизайны ажил энэ төр хийж байгаа л бас өөр одоо нөгөө нэг хамтарч ажилтдаг өөрсдөө гэсэн клиент үйлчлүүлэгчтэй тэдрээсээ бас захиалга авч мөнгө төгрөг олдог ч юм уу. Иймэрхүү зүйлсээ айгүй их нэмэгдүүлэх гэдэг юм гэсэн үг. Тэг нэг л мэдсэн чи ингээд амар олон юм зэрэг ихлүүлсэн. Амар олон зүйл ботцсон. Тэгээд тэр нь болохоор ганц хоёр биш бараг юм 6-7 юм байгаад байна максимумда тулахад. Гэтэл тэр болгоныг нөгөө нэг зэрэг ихлүүлэх тэгээд зэрэг ихлүүлчээд бүгдээрингийн ижил тэнцүү төвшөнд аваад явах хүч бас хинтж байхгүй. Танд бол 5 дугаар сард л байхгүй л байгаад байгаа харагдаж байна. Тэрнээсээ болоод амар олон хүмүүстэй хүшээ тэр чи яасан бэ? Тэдэнд болно гэсэн бүтэн гэсэн яасан бэ? Яачва гэл ингээл хүмүүс нөх утахгүй тань руу хэрүүл маргаан зөрчилдөөн үүсгэж орж ирэх гээд байгаа харагдаж байгаа байхгүй. Тийм учраас яг хийж байгаа нэг том зүйлдээ л анхаарлаа хандуул. Ер нь ажил карьер дээр хит их 5 дугаар сард фокуслаад хэрэггүй. Хит олон зүйл зэрэг амжуулаад хэрэггүй. Эсвэргээрээ эн чинь танд яг саад дотгоор ачаалал болж ирнэ шүү. Эсвэргээрээ танд чаленж сорилт болж ирнэ шүү. Таны байр суурь нэр хүнд чи энээс болоод жоохон ганхах гад ээжиж магадгүй гэдгийг хүзэр бол анхааруулж байна.
Тэгээ энийг яг яагаад эхлүүлээд байна вэ гэхээр ерөөсөө л энэ 4-р сард үүссэн мөнгө санхүүгийн асуудал цаашаа үргэлжлээд байгаа байхгүй юу. 5-р сард ч гэсэндээ илүү их ашиг орлого олмоор байна, илүү их мөнгө төгрөг хиймээр байна. Тийм учраас ингээд боломжоор амар олон зүйл бодоод эхлүүлсэн. За тэгээд тэд нар чинь буцаад яг тань руу бэклаш хийж магадгүй, буцаад сөрөг байдлаар үр дүн нь гарч ирж магадгүй шүү гэдгийг харуулад байна. Тийм учраас хит их эд материаллык зүйлс, эд баялаг дээр анхаарлаа нэг бити хандуулаарай гэж хүзэр зөвлөж байна. За эсвэргээр Ace of Cups дэшээ харж гарч ирж байна. Үнэхээр дуртай зүйлээ та бүхэн хийж байгаа гэдг нь бол тодорхой байна. Тэгээд Баатрын зоос дэшээ харж гарч ирж байна гэхээр ер нь л 5-р сард тэ хийх ёстой юмнуудаа хийгээд за тэгээ өөртөө бас чөлөөт цаг гаргаад байгалийн сайхныг анзаараад хайртай хүмүүстэй цаг зав гаргаад аль болох нэг юм тайван хөнгөн байдлаар ажил төрлөө өөртөө дараа болохгүй байдлаар 5-р сард аваад явах юм бол илүү амжилттай байх болно. Энийн үр дүнд сайн үр дүн гарч ирэх гээд байгаа учраас л хүзэр ийм мэдээлэл гаргаж ирж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Тэгээ 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань үнэхээр чин сэтгэлээсээ хайрладаг, дурладаг, зүрх сэтгэлээ 100% зориулсан хийж авах хэрэгтэй. Ч гэсэндээ байнга сэтгэлээсээ хандаж зүрх сэтгэлээ зориулдаг үнэхээр дуртай зүйлээ хийж байгаа. Тэгээ энэ дуртай зүйлдээ яг яагаад дургүй юм шиг мэдрэмжтэй болох гээд ээж магадгүй гэхээр мөнгө санхүүгийн ашиг орлого дээр дэндүү төвлөрөөд байна гэсэн үг. Тэгээ эн чинь бас та ажлаа үнэлэх үнэлэмж, хайрыг чинь бас нэг талаараа нурааж идэг. Тэгээ тэгэх боломж битгий 5-р сард өөртөө өгөөрэй гэж хүзэр бол гаргаж ирж байна. Тэнгийн үзэр дээшээ харж гарч ирж байна л да. Ер нь бол ажлыг яг нэг юм фан байдлаар, хөгжилтэй байдлаар хий. Ажил дээрээ тодорхой цаг зав зарцуулаа тий хуваараа юм хийж байгаа хүмүүс маань тодорхой яг цаг нартай ажилтдаг хүмүүс маань болохоор тухайн цаг үедээ ажиллаа хийх үедээ хийгээд за үлдсэн цаг хугацаанд мөнгө төгрөг олох алдагдлаа нөхөх гэсэн тиймэрхүү зүйл бодлоггүйгээр одоо хавар болж байна. 5-р сар бүр илүү гоё болох бах, дулаарах бах тий. Тийм учраас ингээд бүр ингээд бүх мөнгө төгрөгөө үрж цац гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ өөртөө бас яг нэг тийм гоё цаг гаргах юмнуудад хөрөнгө оруулалт хий. Гоё аялмаар байвал аялаад, гоё шинэ юм эхлүүлмээр байвал эхлүүлээд. Гэхдээ эн чинь таныг аз жаргалтай болгох төрлийн зүйл дээр шүү. Тэгээ яагаад ингээд тайван байж болно? Ажил хэрэг дээрээ жоохон хөнгөн хандаж болно. Зүгээр штэ гэж хүзэр 5-р сар зөвлөд байна вэ гэхэд. Тэгэхээр угс таны ажил хэрэг чи цаашид 1-2 жилийн хугацаанд дор хаяж үргэлжлэн. За үргэлжлэхдээ ингээ урт хугацаанд амжилттай байхаар харагдаж байна. Ерөөсөө ингээл 1 алхам, 2 алхам, 3 алхам гээл багаар л ингээл та яг энэ хит материалын зүйлсд анхаарлаа хандуулахаа болоод эхлэнгүүд эсэргээрээ тэр материалын зүйлс ч өгсөн нэмэгдэнэ. Тийм болохоор тайван бай, багаар урагшил, бити яарч сандар өөрт ч маш урт зам байгаа. Айгуу том олон гоё адлын явдлууд хүлээж байгаа. Мөнгө төгрөгч яг ингээл нэг сарын дотор биш юм аа гэхэд 10 сарын дотор ингээл багаар буцаал өсөөл баримтлагдаал таны өмнө олж ирснаас чи илүү хэмжээнд өсчихсөн байх болно. Тийм болохоор зүрх сэтгэлээ зориулж байгаа зүйлээ зүрх сэтгэлээсээ л хий, зүрх сэтгэлээ зориулж хий, тайван амгалан бай. Жохон хөнгөн өөдрөг бай. гэж хүзэр зөвлөд байгаа. За ханиалгасан дуучлаарай. Миний ханиад харин ерөөс зүгээр болог байгаа. За тэгээд штэ Hermit дэшээ харж гарч ирж байна. За ёстой шууд утгаараа бясалгах хэрэгтэй. Ер нь 5-р сард жоохон ажил карьерийн хувьд бол угаасаа тайван өнгөрнөө. Та бүхэн өөрийнхөө дотоод бас энергитэй илүү холбогдох хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. Тайван байдлаа хадгалах хэрэгтэй, ядархаас айлуулах зайлсхий амрах хэрэгтэй. Тэгээд өмнөх олон саруудад айгүй мундаг амжилттай, хичээл зүтгэлтэй явсан юм шиг байна. 2-р бүлгийнхэн маань маш их олон зүйлийг шийдээл, шинэ зүйл санаачлал тэ байнга л ahead of a time байсан. Байнга л цаг хугацаанаас төрүүлж исэн. Байнга л одоо 1-2-3 сарын дараа магадгүй 5-6 сарын дараа юу алдартай болох, юу амжилттай болохыг та бүхэн урьдчилж харж, тооцоолж, бусдаас төрүүлж хөдөлж исэн байна. 5-р сард бол тгийх албагүй. Заавал та байнга санаачлахтай, байнга хурдтай хүчтэй, байнга шийдэмгий, байнга лидер байх албагүй. Тэгээ угаасаа тийм байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ өөртөө аль болох амрах чөлөөт цагийг өгөөрэй. Ер нь 5-р сар бол ажил карьер дээр аягүй тайван өнгөрнө. Та хүсэх юм бол олон зүйл зэрэг эхлүүлээл, олон хүнд итгэл найдвар төрүүлээл тэ өөрийгөө хавханд оруулчихвол бол 5-р сар чи ажил карьерийн хувьд хинч юуж тань цаад болохгүй. Та ч өөр аягүй гоё тайван амгалан байдалтай байхаар хүзэр дээр гарч ирж байна.
Тэгээ Emperor доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Дандаа бүх зүйлийг мэддэг, дандаа бүх хүмүүс тусдын болдог, бусдын өмнөөс өөрийг хариуцлага хүлээдэг, бусдыг удирддаг, чиглүүлдэг. Ард түмний буюу одоо бусдын ажил карьер дээр байгаа хамт олон таны хийж байгаа бизнес чинь бүгд ингээд танаас шалтгаалаад та бүгдийг мэддэг байх байнга албагүй. Үгүй яг цаашаа ингээд мэдгүй чадахгүй хөгжихгүй байгаад гэж болохгүй л дээ. Гэхдээ 5 дугаар сард та бүх зүйлийн өмнөөс хариуцлага хүлээж бүх зүйлийг чиглүүлж удирдах албагүй. Тайван байж болно л гэж хүзэр болол гаргаж ирж байна. Ер нь бол тийм байхаар харагдлаа. За одоо хайр дурлалын уншлагын хэсэг рүү оръё. Хайр дурлалын уншлагын хэсэг рүү орсон ч юм биш үү? Хоёрдугаар бүлгийнхэнд юу болоод байна уу гэхээр штэ за хостооч бай харилцаатайч бай хүмүүсийн хувьд гарч ирж байна л та. Шин зүйл эхлүүлэх гэж айгүй их яарад байгаа харагдаж байна. 5 дугаар сард яагаад ч юм шинэ хайр дурлалын харилцааг хүсээл хин нэгэнтэй альсвал бодцсон байгаа хүнтэйгээ хостоогоо ч юм уу болцоонд явахыг хүсээл хит их эрсдэл гаргах гад байна. Гэтэл нөгөө хүний чинь зүгээс ч юм уу жоохон ганцаараа байхыг хүсээд таны тавьж байгаа саналуудаас жоохон татгалзаад, жоохон хойшоо суугаад гэж магадгүй альсвал нөхцөл байдал нэг 5 дугаар сарын эхний 2-7 хоног энтерт нэг сонирхолтойгоор өрнөхгүй ээжж магадгүй. За тэрийг бол хүчлээд хэрэггүй гэж гарч ирж байна. Хайр дурлалаас болоод өөрсөддөө айгүй их стресстэй, айгүй их юм бодоод байгаа байдал бол 2 дугаар бүлгийнхний маань хувьд харагдаж байна. Эсвэл ингээл байнгын яах вэ нэг хүн сайн болчоод ч юм альсвал хайр сэтгэлийнхаа харилцаан дээр амар хичээл зүтгэл гаргахыг хүсэж байгаа энэ нэрийг 2 дугаар бүлгийнханд маань байна. Тэгээ бараг л ингээд 5 дугаар сард тий за би энэ харилцааг орхих уу яах вэ? Альсвал урагшлуулах уу? За урагшлуулахын тулд би төрүүлж ямар нэгэн зүйл санал болгож ямар нэгэн байдлаар удирдлагыг гартаа авах шаардлагатай болоод байна. Гэ хүсээд байдаг. Гэтэл бас яг тэгж чадахгүй байгаа. Тэрэндээ ингээ өөрсдөө аягүй шаналаад байгаа байхгүй яа. Тэгэлгүйгээр ер нь 5 дугаар сард болвол хит хайр дурлал дээр биш одоо хостооч бай харилцаатай байгаа хүмүүс маань ч бай хамаагүй өөрсөддөө илүү анхаарлаа хандуулахыг хүзэр олвол зөвлөж гинөө. Таны харилцаатай байгаа хүнд чинь жоохон ганцаараа байх хугацаа, жоохон өөрийнхөө ажил амьдралыг зэгцлэх хугацаа хэрэгтэй байгаа. Тэрийг ойлгоод та ч гэсэндээ хит их яаралгүй, сандралгүй, олон сөрөг юм бодлохгүйгээр ингээд сэтгэл тайван байхыг үзэр олвол зөвлөж байна. Тэгэхгүй болно шүү дээ. 5 дугаар сард ер нь та бүхэн өөрсдөө маш олон хэрэгтэй хэрэггүй юмнууд гэхдээ бодоод байгаа харагдаж байна. 9-ийн ээлт, 5-ийн ээлт, 2-ийн ээлт энтер гэдэг бол ерөөсөө л тэр чигтээ эргэлзээтэй бодлоод яагаад ч юм энэ бүлгийг сонгож байгаа эмэгтэй хүмүүсийн маань хувьд гэх юм бол хайртай хүн чинь альсвал таны харилцаатай байгаа хүн чинь харж явж байгаа crush чинь ч юм уу ер нь тийм хүнтэй хүмүүс 2 дугаар бүлэгт байгаа байхгүй яг өөр хүнтэй харьцчих вэ надаас өөр хүнтэй болчих вэ ер нь өөр хүнтэй уулзж байгаа бол яах вэ харилцаж байгаа бол яах вэ гэл нөгөө хүнээс сталк хийгээл тэ утсыг нь ингээл нууцаар үзээл аль эсвэл та өөрийнхөө утсаар нөгөө хүнийхээ хинтээ юу хийж гин хинтээ харьцаж гин ихний юм хүндэр лайк дарж гин тэрэн дээр амар анхаарлаа хандуулах гэдэг бити тэгээрээ ингэх юм бол та өөрөө яг нэг хайр дурлалын харилцаанаас болоод нэг хүнээс болоод маш их стресст гэдэг юм. Гэтэл нөгөө хүн чинь өөр хүнтэй уулзаад яриад байж байгаа зүгээр ажлын чинь байж иж болно. Тим юм бүр огт байхгүй ч байж иж болно. Ерөөсөө 9-ийн ээлт гэдэг бол ингээд толгойн дотроо тиймэрхүү юмнуудыг ургуулж бодоод байна л гэсэн үг байхгүй юу. Тэгнээсээ болоод бүр ингээ өөрийгөө аягүй их стресстүүлж байна. Тэгэлгүйгээр 5 дугаар сард бол хайртай хүнийг өөртөө татъя, хайр сэтгэлийн харилцаагаа гоё сайжруулъя гэдэг юм бол өөрөө өөртөө анхаарлаа хандуул, өөрийгөө гоёж гоод, үнэхээр нүүр амаа будаад, тэ өөрийгөө арьс энтрээ айгу гоё арчлаад гарч өөртөө амар ихтгэлтэй бай. Нөгөө хүнээ та өөртөө ихтгэлгүй байснаар биш, өөртөө ихтгэлтэй байснаар л татна шүү. Энэ харилцаанд өөртөө итэг, за бас тэгээ дээрэс нь нөгөө хүндээ итгэе гэж хүзэр зөвлөж байна. Угаасаа энэ харилцаа чинь цаашдын урт хугацаанд потенциалтай 5 дугаар сард та хоёрын дунд сонирхолтой зүйл болохгүй байна гэд нөгөө хүн чинь өөр хүнтэй болж гин таныг хуурж гин таныг сонирхгүй байна энэ харилцаа цаашаа ирээдүггүй гэсэн үг ерөөсөө биш энэ бол дандаа ингээд таны сөрөг бодол за тэгээ бодол санаа чи айгүй хүчтэй сөрөг юмнуудаа дуутах гээд ижиж магадгүй шүү гэдгийг харуулж байна. Тэгээд Nine of Pentacles дээшээ харж гарч ирж байгаа хэрэг энэ 5 дугаар сард та өөр дээр анхаарлаа хандуулад хайртай хүнээсээ crush-асаа бодож байгаа хүнээсээ альсвал жоохон тодорхойгүй харилцаанд яах гэдэг нь мэддэхгүй байгаа тэр хүнээсээ ч юм уу өөрийнхөө энергийг татаж аваад өөр дээр илүү анхаарал хандуулад өөрийгөө хайрлаад ингээ гоё байж идэл чин харилцаа угаасаа 5 дугаар сарын сүүлээр сайжирнаа. Хит ингээд нэг хүнийг хартаад нэг хүнээс зуураад ч юм уу нэг харилцааг 5 дугаар сард айгүй хурдан болгож бүтээх гээд хэрэггүй. Аяанда
тодорхойгүй нөхцөл байдал замхран нөгөө хүн чинь таныг юу гэж бодож мэддэг тэр нь тодорхой болно. Угаасаа энэ дээр нэг баатарын аяг гарч ирчээд байгаа шүү дээ. Тэгээ баатарын аяг ч тийм хурдан энерги биш. За дор хаяж сар марч гэж бас хэлэгддэг тийм энергитэй хүзэр биш 2-3 сар гэж бас явж болдог. Гэтэ 5 дугаар сартаа гарч ирж байгаа учраас 5 дугаар сарын сүүл хавцаа ч юм уу ер нь та бодож байгаа хүнтэйгээ гоё ярилцаад, буруу ойлголцлуудаа засаад, таны эргэлзээ энэ төр арилаад, нэг гоё сэтгэл амгалан болчих гээд байгаа харагдаж байна. Тийм учраас нөгөө хүн рүүгээ 5 дугаар сард нэг их битгий үйлдэлхий харилцаан дээр сонирхолтой зүйлс болж өрнөхгүй байна гэд хит их битгий өөрийгөө шаналгаж зовоо гэж гарч ирлээ. Hierophant доошоо харж гарч ирж байна. За өхрийн ордын энерги бас нэг жоохон буруугаараа 2 дугаар бүлгийнхэн дээр маань гарч ирээд байгаа юм уу да. Хайр сэтгэлийн харилцаанд амар яарад байна. Бүр юм албан ёсны тодорхой тэг ерөөсө гэрлээл суух тийм харилцаанд нэг хүн бодцоод нэг хүнтэй тийм ирээдүй харчаад тэр хүнтэйгээ хит ингээд тотносгоод ингээд харилцааг шахаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл тийм зүйл 5 дугаар сарда бол арай болж амжихгүй байгаад байна. Юмс таны хүслээр болохгүй байна гэд нөгөө хүн чинь тань амар шудраг бас хандж байгаа юм шиг, таны гол шилж байгаа юм шиг. Тийм мэдрэмжийг өөртөө бий болох гэдэг шүү. Бити тийм мэдрээрээ бодорой. Эн чин та өөртөө шудраг бас хандж байгаа ш. Нөгөө хүн дээр ч гэсэндээ амар шудраг бас хандж байгаа зүйл болно гэдгийг харуулж байна. За одоо болохоор хувийн талаас харъя. За хувийн талаас гэх юм бол штэ яг 5 дугаар сард бол шинэ зүйл энэ төр нэх их эхлүүлэхгүй шинээр ямар нэгэн зүйл сураад ч юм уу шинэ ажил төрөл эхлүүлээд ч юм уу шинэ хобби сонирхолтой болох ч юм уу тиймэрхүү юмнууд нэг харагдахгүй юм л да. Гэхдээ штэ ингээд удаан жоохон нэгэн хэмээн байдалтай гаццсан байгаа юм шиг та мэдрэмж ер нь 4 дугаар сард ч юм уу аваад байгаа гэж магадгүй. За нэг хоббигоороо өөрийгөө ингээд хөгжүүлээд явлаа гэх тэрийг амар удаан хийцэн. Шинэ юм эхлүүлмээр байхад шинэ юм эхлүүлж чадахгүй. Альсвал нэг ажил дээр амар удацсан юм шиг санагдаад, эргэн тойронд байгаа хүмүүс ч амар их юм сураал мэдээл хөгжүүл хахад та нэг тэхгүй байгаа юм шиг санагдаад. Тэгээ эн чинь ер нь бол маш сөрөг бодол гинэ. Өөрийгөө дутуу үнэлж байгаа, өөрийгөө хуурж байгаа бодол байсан юм байна гэдгийг ойлгоод, ер нь өөрийнхөө юм сөрөг талуудтай сөрөг бодлуудаа хувь хүн тал дээрээ 5 дугаар сартаа ингээд явуулж сурна. Тэр сөрөг бодлууд, сөрөг мэдрэмжүүд өнгөрснөөс таныг хоошоо татж байгаа, бусдыг өөртөөгөө харьцуулж байгаа, шинэ юм эхлүүлээд хурдан урагшилж чадахгүй байгаад байгаа да. Сандарч мэгдэж байгаа ийм байдлуудаасаа салнаа гэж гарч ирж байна. За тэгээд дээрэс нь бас 2 дугаар бүлгийнхэн маань хүн айгүй хардаж сэрдэг талтай, хүнд юусоо итгэхгүй, нөхцөл байдалд итгэдэггүй. Ер нь л арайд энэ сонор болгоомжтой байгаад байдаг. Гэтэл яг үүндээ тэр болгоомжлох зүйл байхгүй байгаа байхгүй юу? Тийм байсан байна гэдгийг бас 5 дугаар сард ойлгоно. Би ч юу н сөрөг юм бодоол те ажил хэрэг байлаа гэхэд за бүтэхгүй байх вэ, мөнгө төгрөг багасах вэ, буруутах вэ, те муудах вэ гэж бодоод идэг. Хайр сэтгэлийн харилцаан дээр нөгөө хүн маань өөр хүнтэй харьцаадах вэ, өөр хүнтэй болчихгүй гэж айдаг. Энэ болгоом чи яг үнэндээ миний сөрөг бодлууд юм байна штэ. Би энийг тавьж явуулах хэрэгтэй юм байна штэ. Хэрвээ би яг ийм зан чанараа өөрчлөхгүй бол, ийм зан чанараа тавьж явуулахгүй болвол хайр сэтгэлийн харилцаан дээр шин зүйл эхлэхгүй, хайр сэтгэлийн харилцаа тогтворчж өгөхгүй, ажил хэрэг ч гэсэндээ те ингээ мөнгө төгрөг багаар өсөөд урагшлаад явахгүй ийм гацсан нөхцөл байдалд орох юм байна гэдгийг ойлгоод өөрийнхөө сөрөг бодлуудыг айгүй гоё тавьж явуулж байна. Энэ бол хувь хүн дээрээ ажиллах хэвээр хамгийн том зүйл байгаад байгаа харагдаж байна. За тэгээд ер нь 5 дугаар сард бие махбодын хувьд бол харин айгүй завгүй байхаар харагдаж шүү. Сэтгэл санаа чи ер нь жоохон шаналгаатай байгаад байгаа харагдаж байна. Юунаас болж шаналж гинөө гэхээр за нэг 30% та мөнгө санхүүгийн асуудлаас болж гин, 70% та хайр сэтгэлийн харилцаанаас болж гинөө. Нэг хүнийг бодоол, санаал, шаналал, нэг хүнийг алдчихгүй, бит хоёрын харилцаа дуусчихгүй гэж бодоол, харилцаа ингээд нэг тийм 5-ын тооны те өөрчлөгдөхгүй байгаад байгаа зөксөн нөхцөл байдал төр жоохон удаан байгаагаас болоод ингэж байгаа л бүр дуусчихгүй дээ. Ингээл ерөөсөө өөрчлөгдөхгүй байх үү гэл амар сөрөг юмнууд бодоод энийгээ та намдаахын тулд, энийгээ мартахын тулд ер нь өөрийгөө айгүй завгүй байлгах хэрэгтэй. Жохон бие махбодын хувьд хөдөлгөөнтэй зүйлс хийх хэрэгтэй. Тэгэхээр ер нь спортоор хичээллэх ч юм уу, ийшээ тийшээ гоё ууланд гарах ч юм уу, тэ сэтгэлээ сэргээх юмнуудыг бол угаасаа хийхээр харагдаж байна. Энэ нь танд бас үр дүн авчирнаа гэж бууж ирлээ. Тэгээ ер нь балансыг олох хэрэгтэй. Ер нь сэтгэл санаан дээр балансыг олж сурна гэж бууж ирж шүү. Тэг хамгийн гол нь та сөрөг юм бодохгүй, аль болох өөдрөг тий өөрөө өөртөө анхаарлаа хандуулад байж хат чинь танд ирэх ёстой сайн карма, сайн үйл өөр. Айгуу гоё тэнцвэртэй байдал, хин нэгнээс ирэх ёстой шудраг ёс энэ төр чи бүгдээрээ ирнэ гэж гарч ирлээ. Тэг сөрөг бодлуудаар өөрийгөө хуурахгүй байж 5 дугаар сард сурахаар харагдаж байна.
Яна уучлаарай. За ингээд уншлага маань дуслаа. Баярлалаа. Нэмэлтээр болохоор ер нь бол нэмэлтийг би жоохон шинжилсэн чинь аягүй сонирхолтой гарч ирж илээ. Авах хүсэлтэй байгаа хүмүүсийн хувьд би юуг харж өгөх вэ гэхээр 5 дугаар сард та юунаас айгүй их болгоомжлох хэрэгтэй вэ гэдгийг харна. За 5 дугаар сард гарч ирж байгаа одоо янз бүрийн чаленж өөрчлөлтүүд нь штэ сорилтууд тэрийг яаж амжилттай давж гарах вэ гэдгийг харна. За 5 дугаар сард бас яг яавал та айгуугаа яз жаргалтай байх уу гэдгийг харна. За тэгээ дээрэс нэмээд 5 дугаар сард ер нь та яг юу хийвэл яг ямар бодол санаатай байж яаж хичээвэл 5 дугаар сарыг амар гоё үр бүтээлтэй олон эерэг өөрчлөлтүүдээр дүүрэн өнгөрүүлж чадах вэ гэдэг дээр зөвлөгөө харах болно. За ингээд уншлага маань дуслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ ногоон шар өнгийн I've got superpowers надад маш олон супер хүчүүд бий гэдэг картыг сонгосон байх учиртай. За тэгээд уламжлалт ёсоор нэмэлт нэг картаар ерөнхий төлөв ямар байх вэ гэдгийг бас хардаг. За тэр картаа ийшээ тавьсан байсан байна. Хааны саваа гарч ирсэн бай тээ. За хааны саваа гэдэг бол маш гайхамшигтай хүзүр. Тэгээд энэ дээр болохоор нэг ингэ жижигхэн хүн зогссон. Би бол энийг хааны саваа гэж харж байгаа. Тэгээд энэ том луу болвол одоо 5 сард тантай хамт байх, тантай цуг маш олон зүйлсийг шинээр эхлүүлэх, олон зүйлсийг хамтдаа давах spirit буюу одоо баг хамгаалагч антин гэж болвол би бол хэлэхээр нөө. За хааны саваа дээшээ харж гарч ирж байгаа хэрэг зарим хүмүүсийн хувьд гал мах бодтой арслан хон нумын урдтай эрэгтэй хүн таны амьдралд чухал нөлөө үзүүлж магадгүй энэ 5 дугаар сарын тэр хүнтэй холбоотой явчихж болохоор бас харагдаад байна. За бусдаар гэх юм бол энэ таны өөрийн чинь энерги байж болно. 5 дугаар сард бол үнэхээр гялалцж байна. Тэгээ айгүй юм шар өнгийн карт ойз энэ дээр ч гэсэндээ I've got superpowers надад олон хүч чадал бий гэж. Хааны саваа ч одоо хамгийн алсын хараатай хамгийн эрч хүчтэй карт байдаг. Эрэгтэйлэг энергитэй. Тэгэхээр ер нь бол 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань хүүс харгалцахгүйгээр энэ 5 дугаар сард ерөөсөө л маш олон зүйлсийг шинжлэх болно, удирдах болно, урагшлах болно гэж хэлэхээр байна. Ерөөсөө юу ч таныг зогсоохгүй, юу ч танд садаа болохгүй гэсэн үг. За энэ картыг ийшээ тавьчих. Тэгээ энэ болохоор ажил карьерийн уншлагаас бол айгүй тодорхой харагдсан. Яг уншлага бол хуучнараа явж байгаа. Гэхдээ би бүгдэрийн зэрэг ингээд бүгдэрийн холлоо, дунгаагаа зэрэгцүүлээд тавиад өөрөө ойлгох гээд бас жоохон хараа тавьсан байгаа. Тэгэхээр энэ хэсэгт ажил карьер, энэ тайр дурлал, энэ тухайн хүний хөгжил байгаа. За ажил карьераас харах юм бол л шүү дээ. Ер нь бол нэлээд удаан хугацаанд 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань хувьд ажил төрөл нь урагшлахгүй байсан байна. Ер нь chariot доошоо хараа гараад ирэхээр ажил карьер урагшилж өгөхгүй жоохон муу байгаад байгааг илэрхийлдэг байхгүй юу. Тэгээд энэ болохоор хамгийн гол нь өнгөрсөн дэх энерги. Ер нь баг сүүлийн 7 сарын турш ч юм уу ажил карьер маш их стресстэй. Та өөрөө бүр ингээ ажилдаа хит автаад баг донтоод шуналтах юм дээр шуналтаад ингээд нэг юм үнэхээр болохгүй л хичээгээл дайчлал гэсэн гэтэл юмс ерөөсөө таны хүсснээр урагшилж өгөхгүй байсан бол энэ зүйлд чинь үнэхээр дуусхур ирж байгаа харагдаж байна. Ажил карьерийн орчин маш их стресстэй байсан болвол одоо энэ 5 дугаар сараас эхлээд ямар ч стрессгүй болно. Хүмүүс хоорондоо зөрчилдөөнтэй байсан болвол зөрчилдөөн байхгүй болно. Та ажил карьераа урагшлуулж авч явахын тулд дандаа өөртөөгөө болон бусадтай ингээд шатардах шаардлагатай байсан болвол 5 дугаар сараас эхлээд ингэхэ болно гэж гарч ирж байна. Гэхдээ ингээ болохгүй байгаа зүйлийг болох гэж айгүй хичээсэн. Аль эсвэл хичээгээд ахад юмс таны хүсснээр урагшлахгүй байсан. Тэгээд та бол маш их одоо ийм сэтгэл санааны хувьд ч тэр бие махбодын хувьд ч тэр айгүй ачааллуудыг үүрсэн байгаа байхгүй. За энэний одоо яг эерэг сайн карма буюу сайн төлөөс нь 5 дугаар сард ирж байгаа харагдаж байна. 5 дугаар сард бол маш их ашиг орлоготой мөнгө санхүүгийн хувьд бол ариун баялаг байхаар харагдаж байна. Ерөөсөө хийх ёстой зүйлсээ хийгээл нэг их энерги зарцуулахгүй байж л танд алдар нэр мөнгө санхүүгийн ашиг орлогын нэмэгдэл, албан тушаал карьерийн ахилтууд ирэх болно гэж гарч ирж байна. Тэгээд ажил карьер дээрээ хамт олон дундаа бас айгүй гоё үнэлэгдэхээр харагдаж байна л та. Хүмүүс таныг сонсоод, таныг бишрээд, даган дуурайдаг болж эхэлж байгаа харагдлаа. Ерөөсөө ингээ өнгөрсөн дэх хүнд нөхцөл байдал дуусж байгаа харагдаж байна. За энд бас баатрийн ээлд доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Өнгөрсөн саруудад танд маш их потенциал байгаад байдаг. Бодсон зүйл маш их байгаад байдаг. Хийж бүтээмэр зүйл маш их байгаад исэн байтал ерөөсөө тэдгэрийгээ хийж эхлүүлж чадахгүй байсан. Альсвал хичээгээд
ингээ үр дүн ерөөсөө гарч ирж чадахгүй, та хурдалж чадахгүй нэг л нэг юм хүлэгдсэн юм шиг байдалтай байсан бол аль эсвэл ажил карьер чи урагшлахын тулд танд ямар нэгэн мэдээлэл ямар нэгэн газраас хин нэгнээс хариу ирэх шаардлагатай байгаа. Тэр аюу ирэхгүй удсан болвол тэр зүйл 5 дугаар сард ирээд ингээ урагшилж байгаа харагдаж байна. Маш удаан хугацаанд ер нь л сүүлийн нэлээд олон сар, би одоо ганцхан өмнөх 3-4 сар гэж бол хэлэхгүй, нэлээд олон сарын хугацаанд ингээ зогсонх байдалтай байгаад ерөөсөө л ингээд далдуур ямар нэгэн зүйл болоод исэн л харагдаж байна л да. Цаагуур ч хүмүүс жоохон хов, жив, хор хутгаад ч юм уу таны амжилтанд саад болоод ингээ ерөөсөө ажил карьер урагшлахгүй байсан бол нэг тийм эргэлзээтэй нөхцөл байдлуудад та автчихад байсан бол энээсээ 5 дугаар сард ерөөсөө гарна. 5 дугаар сард ажил карьер дээр чинь цоо шин эхлэл ирнэ. Та цаашаа бодсон сансан болгоно айгүй хурдтайгаар хийж бүтээгээд бодлоо ажил хэрэг болголоо. Ингээд явах боломжтой болно. Ажил карьер дээр гацанг байдлаас 5 дугаар сард бол шууд гарч байгаа хүзэр дээр бууж ирж байна. Тэгээ ер нь ингээд өмнөх те ингээд урагшлахгүй байгаад исэн байдлуудаас болоод та бараг өөрөө тий одоо хийж байгаа ажилласаа болд юм уу гэж бодоод аль эсвэл жишээ авал нэг газар ажиллажлаа гэхэд тэр газраасаа ингээ гарах шийдвэрээ албан тушаалтнуудаа удирдах албан тушаалтнуудтай хэлээгүй байж ийж бараг цаагуур нь өөр ажлын дээр хайж исэн бол тэгэх шаардлагагүй болноо. Insecurities буюу өөртөө итгэлгүй байдал ерөөсөө таныг орхиж одж байгаа харагдаж байна. Тэгээд 5 дугаар сарыг болохоор 3 дугаар бүлгийнхэн маань нэг их хүлээлттэй эхлүүлэхгүй байгаа харагдаж байгаа байхгүй. Ажил карьер дээр нэг айхтар дурлаад ч юм уу, шин зүйлс бодож төлөвлөөд ч юм уу, амар юм гоё хөнгөн халуун дулаа мэдрэмжтэйгээр явж ороод байгаа юм ууг нь байхгүй. Харин ч эсэргээрээ болгоомжсэн. За одоогийн хийж байгаа зүйлээ би цаашаа ингээд хийгээд явж гин. Энэ нь бол би ингээд өөрийгөө хуурж байгаа л зүйл болж гин доо. Гэт ажилласаа ер нь жоохон дүлсэн, гашралсан байдалтай 5 дугаар сард ажил карьер руугаа явж орж байгаа хэрэг 5 дугаар сард ингээд бүх зүйл чинь амжилттай бүтээд байгаа харагдаж байна. Ерөөсөө ингээд ажил карьер дээр 3 дугаар бүлэг дээр ирэхээр ингээд олон юм ярьсангүй 3 дугаар бүлгийн чинь уншлагууд ингээд богинохон болоод ингээд хүмүүс сүүлийн үед хэлээд байгаа. Гэтэл би болохоор ерөөсөө ингээд тэгдэггүй амар их юм ярих мессежүүд гарч ирж л байгаа юм бол ярьж л байдаг. Гэтэл 3 дугаар бүлгийнханд маань болохоор ерөөсөө ярих тийм олон юм алга асуудал их байхаар л хүн ер нь их юм ярьд юм да. Тэгэхэд ямар ч асуудал алга, нэг их хүлээлтгүй, айгүй юм айцтай, за айцтай нь хаашаа гэхдээ ингээд бүр юм догтлсон, бүлгэлсэн, юм хүм төлөвлөсөн мэдрэмжгүй 5 дугаар сард ажил руугаа орж байгаа гэд тэгэхэд маш амжилттай байхаар харагдаж байна. Ерөөсөө л хийсэн юм болгон ч бүтээл амар хурдан урагшлал амжилт дагуулаад та бүр ингээд ажил чинь дэндүү сайн байгаад хүүхэд шиг баярлж байгаа хүзэр дээр бол гарч ирлээ. Гэхдээ яах вэ цаашаа бас те сураад хөгжөөд явах шаардлага бол та бүхэнд байгаа шүү. Өөрийгөө одоо 5 дугаар сард ажил хэрэг айгүй гоё шинжлэхдээ шин шатанд гараад гацанг нөхцөл байдлаасаа гараад урагшилж байна. Урагшлаад эхлэхдээ зэрэг та бүхэн судлах шаардлагатай, мэдээлэл энтрээ бүр бат болгох шаардлагатай, бүх зүйлийг ер нь мэдчихэдэг байх шаардлагатай болж ирж байна л да. Гэтэ ингээд шууд л амжилттай байгаа л тэр хэрээрээ танаас ингээд амар их мэдлэг мэдээлэл ур чадвар шаардаад байхгүй. Ажил амжилттай болж эхлэхийн хэрээр та хажуугаар нь өөрийгөө хөгжүүлээд явж болно гэсэн үг. Тэгээ хөгжүүлээд агаарай гэж хүзэр бол зөвлөж шүү. А тэгэхгүй бол 5 дугаар сард аягүй амжилттай байж ирсэн хатуу хэлэхэд энэ их удаан хугацаанд үргэлжлэхгүй байж магадгүй. Та хичээхгүй болвол ингээд 5 дугаар сард ажил хэрэг амжилттай урагшилж эхэллээ, шин шатанд гарлаа гэл энэ чинь ойрын 1 жилийн хугацааг барина гэсэн үг биш байхгүй юу? Зөвхөн 5 дугаар сардаа л амжилттай урагшлах тийм ирээдүй хүлээж байж магадгүй гэсэн үг. Тийм учраас 5 дугаар сард гоё шин эхлэл ирж байгаатай зэрэгцээд та бүхэн маань санаа амарч болохгүй. Цаашаа өөрсдийгөө хөгжүүлээд сураад өөрийгөө дайчлаад явах шаардлагууд гарч ирнэ гэж хүзэр дээр бууж ирж байна. Энэ дээр анхаараарай гэж зөвлөхөөр байна. За ажил карьер дээр бол угаасаа л бусдын анхаарлын төвд ороод бусдыг манлайлаад гаргасан зориг болгомжин, гаргасан эрсдэл болгомжин танд амжилт болвол авчирч эхэлж байгаа харагдаж байна. Гэхдээ хааны саваа бол сул талын юмыг зүгээр хэд амбицаар хийх гэдэг тухайн үеийнхэн сэтгэл хөдлөл, сэтгэл хөөрлөөр хийх гээд байдаг. Тэгж барьж болохгүй. Илүү хааны зоос шиг байж иж бас 5 дугаар сард ирж байгаа амжилт чинь урт хугацаанд үргэлжлэн. Тийм болохоор тууштай байж шинэ мэдлэг мэдээллийг өөртөө хуримтлуулж эхлээрэй гэж хүзэр зөвлөж байна. За одоо болохоор хайр сэтгэлийн уншлагын хэсэг рүү оръё. За хайр сэтгэлдээ болохоор нь штэ 3 дугаар бүлгийнхэнд 1 2 дээр хин дээр нь ч гарч ирээгүй. 3 дугаар бүлгийнхэнд бол ер нь харилцаа холбоогүй байгаа хүн чинь яг ирж байгаа харагдаж байна. Ер нь өхрийн ордны улирал айгу зуураатай улирал байдаг л да.
Бүгдээрээ л хоньны ордны улирал гараад эхлэнгүүд амар олон хүмүүс саллаа. За нийлхээс илүү салхын айгүй их болт юм да. Хувийн уншлагууд хийж яхад ч гэсэндээ харилцаа ороход урагшилж үзтiin. А гэтэл үхрийн ордны улирал бол үхэр өөрөө ерөөсөө fixed буюу маш зөрүүд сайн. За тэгээ матар болон охинтой харьцуулахад хамгийн өнгөрсөнтэйгөө зуралддаг сайн байдаг. Ер нь бол гэтээ би бүгдээрийн тийм гэж хэлж байгаа юм шиг л те. За тэгээд энэ үед ер нь хүмүүс X-ээс санаж дурсах Mercury retrograde орсноос ер нь дутхгүй өнгөрсөн рүүгээ эргэж хардаг. За тэгээд 3 дугаар бүлгийнхний хувьд гэх юм бол ер нь нэштэй өнгөрсөнд нэг урт хугацаанд харилцаатай байсан гэж би бол хэлж чадахгүй. 3-ын аяга доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Өнгөрсөнд нийлэх гээд нийлж чадаагүй аль эсвэл өнгөрсөн та хоёр хамт байж исэн чинь ямар нэгэн 3 дахь читгээд та хоёрын дундуур ороод энэ нь өөр эмэгтэй хүн байж болно, өөр эрэгтэй хүнж байж болно. Тэгээд энэ уншлагыг сонсож байгаа эрэгтэй хүмүүсийн хувьд өөр эмэгтэй хүн биш өөр эрэгтэй хүн байж болно гэсэн үг. За ингээ хүүсийн юм яриад эхлэхээр би жоохон ингээд идэг. Тарих толгой ирэх гээд идэг. Тэгэхээр хүүс харгалцахгүйгээр ер нь эрэгтэй эмэгтэй хүн та хоёрын харилцаанд саад болж исэн байж болно. Аль эсвэл хол зай ажил хэрэг ч юм уу тий эсвэл хүмүүсийн хов жив ч юм уу ямар нэг байдлаар та хоёр өнгөрсөнд ингээд амар гой аз жаргалтай байжсэн гинт тэгээд 3 дахь читгээдүүдээс болоод салаад болцсон. Харилцаа чи яг ингээд юу болох ёстой, цаашаа юу хүрэх ёстой тэр потенциалаа бас бүрэн дүүрэн үзэж туулж чадаагүй, бүрэн дүүрэн нийлж чадаагүй байгаа хүн чинь өнгөрснөөс эргэж ирэх гээд байгаа харагдаж байна. Тэгээд та болохоор харилцаа холбоогүй айгу удцсан, ер нь бол айгу удаан санаж үгүйсэн. Тэгээ та одоо тэр хүний яг ямар бодолтой, ямар мэдрэмжтэй байгаа энэ тэрийг ерөөсөө мэдэхгүй нэг тийм хүн өнгөрснөөс буцаж ирээд байгаа хүзүр дээр гарч ирлээ. Тэгээ сүүлд болохоор ер нь ямар ч байсан гэсэн маш том буруу ойлголцол үүссэн. Танд бол нэг юм дутуу юм үлдсэн. За тэр хүн надад хайргүй болоод байсан юм бол өөр хүмүүс байсан юм бол ямар шалтгаан байсан юм бол гэл ямар ч байсан гэсэн танд дутуу үлдсэн зүйл байгаад байна. Тэгээ буруу ойлголцоод харилцааныг л дутуу үлдээд дууссан харилцаа холбоо тасарсан байгаа хүн чинь энэ 5 дугаар сард бол угаасаа ирж байгаа хүзүр дээр гарч ирлээ. Тэгээ тань дээр буцаж ирэхтэй болохоор яг хав нэг их амар хичээл зүтгэл бол гаргаж ирэхгүй. Бүр ингээд дэндүү хичээгээл те дэндүү их том зүйлс амлаад ингэж бол ирэхгүй. Өнгөрсөнд хамт ажилладаг ч юм уу хамт сурдаг байсан хүн бийж магадгүй. Ямар ч байсан гэсэн 5 дугаар сард тантай эргэж ярилцах гад эргэж ойлголцох гад өөртөө чи эргэж нэгдэх хүсэлтэйгээр таны санаа бодол ямар байгаа вэ гэдгийг бас сонсох гээд ямар ч байсан гэсэн үйлдэл хийж байгаа харилцаа холбоо тогтоож байгаа харагдаж байна. Тэг яагаад нөгөө хүн чинь ингээ хасар хичээж чадахгүй байна вэ гэхээр цаанаас айгу өөртөө итгэлгүй байна л та. Та өөрийг нь хүлээж авах юм бол өөртөө нэргэж нийлэх юм бол өөртөө ядаж ярилцах боломж та гаргаж өгөх юм болов уу болов гэдгийг энэ хүн чинь мэдэхгүй байгаа учраас амарлаг өөртөө итгэлтэйгээр те айгу гой зүйлсийг хэлээл юу ч болоогүй юм шиг бас тэндөө тийм өөртөө итгэлтэй байж болж чадахгүй жоох өөртөө итгэлгүй байгаад байгаа харагдаж байна. А тэгээ таны хувьд болохоор та бас энэ харилцаан дээр нэг хичээл зүтгэл гарахгүй байж иж магадгүй. Энэ хүний ер нь та нэг сонсож ярилцах хүсэлтэй байгаа бол харагдахгүй байна. Яагаад вэ гэд тэгэхээр шүү дээ өнгөрсөнд энэ хүн чинь ингээд танд өөрийгөө сайнаар баталж нуталж харуулж чадаагүй, тань дээр хангалттай хичээл зүтгэл гаргаж чадаагүй, харилцаа холбоо дуусах үед ч юм уу та энэ хүнийг за ер нь л болоогүй байна. Надтай ингээд урт хугацааны ирээдүйтэй харилцааг бий болгоод явах ийм хүн биш юм байна гэж жоохон дутуу үнэлсэн байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас та энэ хүнийг яг тантай ирээдүй хараад ирж байгаа гэдэгт итгэхгүй байгаад байгаагаас болоод та өөрөө жоохон хашрилж байгаа харагдаж байна. Гэхдээ ер нь бол та энэ хүнд арай жоохон зөөлө хандаад, буулт хийгээд, ярилцаад, юу хэлхийг нь сонсоод, өөрийгөө тайлбарлахыг нь сонсоод та энэ харилцаан дээр нэгдүгээр дуян хатаа хандаж, юу хэлж, юу ярихыг нь сонсоод ойлгоод, хоёрдугаарт бүр цаашаа лавшруулад энэ хүндээ боломж олгох юм бол та хоёр өнгөрсөндөх зүйлсийг яг өнгөрсөнд нь үлдээгээд харилцаагаа цаашаа үргэлжлүүлээд, урагшлуулад шинэ шатанд харилцаагаа гаргах боломжтой байгаа хүзүр дээр бууж ирж шүү. Тэгээ та ядаж нэг уулзах байх. Гэхдээ ингээл танд амар их зүйл яриад хажууд чи ингээд суугаад байна л да. Тэрийг нь бол та нэг их сонсч барьж байгаа бол харагдахгүй байна. Шалтгаан гэх юм бол нэлээд хаширлаад байгаа харагдаж байна. Эсвэргээрээ ер нь шийдвэрийг таал хийх юм байна л да. Ер нь ярилцахгүй, бараг залгахт нь уцаахгүй, юм бичигт нь хариу өгөхгүй байгаа хүн нь бол та байна. Гэхдээ энээс арай өөрөөр ингэж хаширлалгүйгээр хүзэж жоохон санал болгоод байгаа байхгүй. Энэ харилцаан дээр жоохон тэнцвэртэй хандаад шууд ингээл та энэ хүн дээр амар их хүлээлт үүсгээл шууд хүлээж аваад эргээл хайр сэтгэлээ зориулаад авах биш. Гэтэ ер нь бол жоох уучлаад хэсэг харцнаад үзвэл харилцаа чинь цаашаа нэлээд сайхан урагшлахаар харагдаж байна. Ер нь цаашид байнга харилцаа холбоотой байгаад, байнга уулзаад, байнга болцоод
харилцаа чинь ингээл ерөөсөө шин шатанд үсрээл урагшлаад ахаар харагдаж байна. Ямар ч байсан гэсэн 5 дугаар сард бол нэг юм харилцаа холбоогүй байгаа хүнээс өнгөрсөнд яг яасан тодорхойгүй дууссан харилцаатай байсан хүнээс чинь харилцаа холбоо ирж байна. Тэр хүн чинь тантай харилцаагаа цаашаа боломжтой бол таны байдлыг харж байгаа. Та өөрийг нь хүлээж авах юм бол бүх зүйлийг урагшлуулад явах хүсэлтэй байгаа гэж гарч ирлээ. Харин та боломж олох уугүй юу гэдгээс л бүх зүйл шалтгаална. Та энэ хүн дээр хаширлаад энэ хүнийг санахаа болцсон уулзмааргүй байгаа бол яг хав энэ хүн чинь үйлдэл хийгээл тэгэл та нэг нүүр өгөхгүй бол харилцаа цаашаа үргэлжлэхгүй. Энэ хүн бас зөксөө зайгүй араас ч өнгөөгөл өөрийг ч хэдэн сарын турш ингээл гуйгаал түгэл ахаар бол харагдахгүй байна л та. Тийм болохоор юмс ер нь бол танаас шалтгаална гэж гарч ирлээ. За одоо болохоор хувь хүн талаас харъя. За хувь хүн дээр болохоор нь штэ Nine of Fire доошо харж гарч ирж байна. Nine of Wands доошо харж гарч ирж байна гэсэн. Өнгөрсөнд ингээд нэг тийм нэг зүйлийн араас ч юм уу амар сэтгэл санаа зовоод аль эсвэл нэг ажлын араас ч юм уу хитрхи хичээл зүтгэл гаргаад ер нь ганцаараа нэг юмн дээр аль эсвэл амьдралын хэд хэдэн хүчин зүйлс дээр айгүй хичээл зүтгэл гаргаад 3 дугаар бүлгийнх маань айгүй ядарч исэн байна. Тийм болвол 5 дугаар сард хийх шаардлагагүй болно. Сэтгэл санааж тавираад бие сэтгэлж гоё тайвшраад ирж байгаа бол харагдаж байна. За яагаад сэтгэл санаа тайван болж ийнэ гэгээд тэгэхээр ер нь өнгөрсөнд харилцаа холбоотой байсан таныг жоохон гомдооцсон та энэ хүн дээр өнгөрсөнд айгүй хичээл зүтгэл гаргаж исэн ч юм уу нэг тийм хүн буцаж ирээд танд өөрийгөө айгүй тайлбарласнаар ийм юм биш үү гэд нөгөөнийхөө санаа зорилго сэтгэл мэдрэмжийг та ойлгоод бодол санаа чинь тайван болчихно гэсэн үг. За ажил карьер дээр болохоор угаасаа урагшлахгүй байсан зүйлс урагшлаа 5 дугаар сараас эхлээд маш амжилттай болж ирж байгаа учраас та айгүй аз жаргалтай байж байгаа харагдаж байна. Ерөөсөө сэтгэл санаа гоё учраас ингээл гоёж гоодоол айгүй их тийм хөгжмийн ч юм уу дуу хөгжмөнтэй холбоотой гоё ивент центр дээр очиод цагийг маш их гоё хөгжилтэй өнгөрөөж эхэлж байгаа харагдаж байна. Өөртөө айгүй гоё сэтгэл хангалуун болж эхэлж байна. 5 дугаар сард ер нь санаа зовж исэн, шаналж исэн бүх зүйл чи хайр сэтгэлийн харилцаан дээр ч бай, ажил карьер дээр ч бай бүгд ингээд байхгүй болоод таны сэтгэл санаа айгүй гоё хөнгөрж байгаа харагдаж байна. Юунд ч санаа зовхгүй, юуны ч араас зовхгүй, шаналхгүй, өөрөө өөрийгөө хайрлаад, хайртай ойр дотны хүмүүстийг айгүй гоё яд жаргалтай цагийг өнгөрөөгөөд их тийм хичээх шаардлагагүй, дарамт мэдрэх шаардлагагүй болж ирж байгаа харагдаж байна хувь хүн дээр. За тэгээд нэг юм хааны ээлд доошоо харж гарч ирж байгаа. Ордыг нь харах юм бол энэ буцаж ирэх гээд байгаа хүн чинь болохоор нь штэ галны орд ихэр хумах бишээ. Хонь арслан ном. За тэгээд агаарын орд ихэр хумах жинлүүр байх магадaltaй. Өнгөрсөнд ер нь шийдвэр гаргаж чадахгүй байсан. Яг яах ёстойгоо ойлгохгүй байсан. Тан дээр яг тодорхой байж даагүй ийм хүн бол эргэж тантай ярилцах гад ойлголцох гад буцаж ирнэ л гэж хүзүр дээр болвол гарч ирлээ. Гэхдээ бараг хүзүр бол харуулахдаа та энэ хүнтэй урт хугацааны ирээдүй болно их харахгүй хаа. Энэ хүнийг хүлээж авч байгаа бол харагдахгүй таны талаас шийдвэр нь. За ажил карьер талаас гэх юм бол ер нь жоохон гэр бүлтэйгээ аль эсвэл хамт олонтойгоо жоохон таарч тохирохгүй байсан. Одоо хийж байгаа ажил дээр урт хугацааны ирээдүйн өнтер харахаа болцсон байсан. Тэгээ энээсээ болоод цаашаа яг яах ёстой вэ гэдгийг ойлгохгүй нэлээд юм шийдвэргүй тодорхойгүй нөхцөл байдалд орсон байсан бол 5 дугаар сараас эхлээд ер нь хамтын ажиллагаа айгүй урагшлан таныг тусалж дэмжих хүмүүс гарч ирнэ. Тэгээ айгүй юм олонтойгоо айгүй гоё аз жаргалтайгаар бүтээлч байдлаар ажил хэрэгээч явуулаад ажлын гадуур ч гэсэндээ ингээд найз нөхд шиг гоё хамт олонтойгоо гарч ороод аль эсвэл та яг өөрийнхөө хайртай найз нөхдөдөө цагийг өнгөрөөж байгаа хүзүртэй бууж ирлээ. Тэгээ ямар ч байсан гэсэн өнгөрсөнд нэг тийм бардам зандаа дийлэгдсэн. Аль эсвэл эсэргээрээ шал өөртөө итгэлгүй байгаад тантай харилцаагаа дуусгах гэсэн нэг тийм өнгөрсөндөх хүн бол яалтчгүй буцаж ирээд таны гуйгаад байгаа нь хувийн одоо энэ амьдрал руу ч гэсэндээ хувийн хөгжил рүү ч гэсэндээ жоох орж ирээд байгаа бууж ирлээ. За ингээд уншлагын дууслаа. Нэмэлтээр болохоор нэмэлт авахыг хүсэлтэй хүмүүс авах юм бол бид нэр арай илүү сонирхолтой байдлаар нэмэлтийг харна. За 5 дугаар сард та яг юунаас болгоомжлох хэрэгтэй вэ гэдгийг нарийн харна. Тэгээ энэ бол айгүй сонирхолтой мессежүүд гарч ирж илээ надад таалагдсан. За тэгээд 5 дугаар сард юу н гарч ирж байгаа зарим нэг чаленжууд сорилтууд за 3 дугаар бүлгийнхэнд ба нэг тийм харагдахгүй байна л да. Гэхдээ ер нь янз бүрийн сорилт саад татгуурууд энэ төр байх юм бол тэрийг яг яаж давж гарах вэ? Яаж тойрох вэ? Тэрийг харна. Бараг энэ хайр дурлал жоохон
чаленж сорилт болж ирээд байгаа юм шиг харагдчихэв. За тэгээд нэмээд 5 дугаар сар та яавал юу хийвэл өөртөө яаж хандвал айгуу гоё аз жаргалтай байх уу гэдгийг харна. За тэгээд 5 дугаар сард та 5 дугаар сарыг яаж юу маш үр дүнтэй байлгах вэ? 5 дугаар сараас одоо яг яаж маш үр шим хүртэх вэ гэдгийг харах болно. За ингээд уншлагын дуслаа. Баярлалаа.